гэсэн цогсоороо бүр ингээд бүр маш олон удаа тэлэдчихсэн. Хацтаа гэдэг чинь одоо нүг цагтаа гэсэн үг шүү дээ, тий. Тэнгүүтээ цагтаа ингээд шаалаа тэгээд аа байгаа тултаа гарлаа. Бодж байгаа одоо ингэж байгаа хүүхдүүдийнхээ яагаад бичлэгийг хийд юм бэ гэдээ асуусан чинь миний цуглуулга гэж аахгүй май цуглуулга. Иймэрхүү одоо заанал хийлэл иймэрхүү юмнууд болоод байгаа юм байна. Одоо ингээд охин нь задуулаад биеийн байдал нь бол маш хэцүү байгаа. Тэгээд 2 удаа ингэж амиа хорлох гэж оролцсон, судсан, хансан. Бүр ингээд гимшээд ингээд уучлалт гуугаад ингийн оронд зүгээр л гэ байж байгаа хгүй те. Би бүр тэр бичлэгийг үзээд яг үүндээ миний бүр үнэхээр зэвүү дургу бол үнэхээр хүрч исэн. Сайн уу хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээр уулзж байна. За энэ удаагийн бичлэг дээрээ яг одоо Монголын сошиал байтугай одоо Монголд тэр даяараа яригдж байгаа нэгэн сэдвийн талаар ярих гэж байна. Тэгээд би яг энэ бичлэгээ бол тий одоо ингэж одоо үеийн төрөөд удаагүй байгаа нэлэх биетэж гэдэг юм уу тий ингээд эмзэг хүмүүсээ битээ сонсоосоо гэж хэлмээр байгаа боловч нөгөө талаасаа бүх хүн энэ бичлэгийг заавал үзэх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл ингэж бүгдээрээ анхаарлаа хандуулахгүй бол бүгдээрээ энэ асуудал яг юу болж байгаа одоо яг хэрхэн шийдэгдэх ерөн цаашдаа энэ асуудал дээр анхаарахгүй бол үнэхээр болохгүй байна гэдэг зөвлөдүүдийг ярих учраас бүх хүмүүсээ бас ингэж сонсоосоо гэж хүсэж байна. Таад маань гарчиг хараад орж ирсэн байх. Энэ сэдв маань 10 жилийн хүүхдүүдийн одоо бүлэдэлт буюу те нэгнээ зодж байгаа, дээрлэж байгаа бүр бүлэг болоод маш олноороо нэгнийгээ бүр арай хэрцгийгээр зодж байгаа тийм бичлэг яваад байгаа штэ тий. Та хэд маань Instagram-аас, Facebook-ээс, TikTok-оос за бас сүүлд 2-3 ютуберүүд маань л яг энэ сэдвийн талаар өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлээд бичлэгүүд бас оруулсан байлээ. За тэгээд би болохоор өөрийнхөө энэ бичлэгийг 2 хэсгээс хий гэж бодож байгаа. За эхнийх нь юу вэ гэх юм бол яг одоо юу болсон юм бэ гэдэг талаар та нартай яриад магадгүй одоо хүртэл үзээгүй, хараагүй, сонсоогүй хүмүүс байж магадгүй штэ тий. Тийм болохоор яг тэр хүмүүстээ мэдээлэл өгөх одоо үүднээс яг юу болсон юм бэ гэдгийг бүр маш одоо ингэж бүх зүйлүүдийн дэлгэрэнгүй гэх юм уу та технээс ингэж яриад тэгээд хоёр дахь хэсэг дээр болохоор яг энэхүү асуудал дээр би өөрөө яг юу гэж бодож байгаа вэ гэдэг өөрийнхөө үзэл санааг одоо хүргэх маягаар бичлэг бол хийж явуулах болно. Тэгээд хэдүүлээ одоо шууд үндсэн бичлэгтээ орцгоё. Ийм нэг бүлэг хүүхдүүд байдаг юм байна. За тэр хүүхдүүд болохоор яг нэг сургуулийн нэг ангийн хүүхдүүд биш өөр сургуулийн өөр ангийн хүүхдүүд гэж аахгүй. Зарим нь хувийн сургуулийн хүүхдүүд байгаа. Зарим нь одоо яг юуны улсын сургуулийн хүүхдүүд байдаг. Тэгээд энэ хэд маань нийлж аваад яадаг вэ гэхэлэр одоо хин нэг те нэг юм орцонд оруулж агаад зоддог, биед нь халддаг, эсэн бусаар хилдэг. За тэнгуүдээ тэр бичлэгийг ингэж хийдэг. Тэгэж айлгаж сүрдүүлдэг ийм хүүхдүүд байдаг юм байна. Цагдаагийн ЭДВ телевиз төгсөн ярилцлагаар бол одоо тус хэрэгт холбогдуулан 8 хүүхдийг одоо шалгаж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр багадаа 8 болон түүнээс дээш тоны хүүхдүүд байна гэж ойлгож болох юм байна. Энэ асуудал нь яаж ингэж сошиал дээр сүүлд гарч ирээд ингэж бөөн асуудал юм болоод яваад байгаа вэ гэхлээр одоо яг энэ бүлгийнхний нэг нь буюу Азаа гэдэг нэртэй охин за урд нь бол Instagram дээр KNNA гэдэг нэртэй ийм Instagram хаягтайсэн юм байна. За тэрээр өөрийнхөө энэ хаяг дээр нэгэн сториг буюу яг одоо тэр охиныг зодж байгаа те тэр үйл явдлынхаа одоо бичлэгийг хийгээд өөрийнхөө Instagram-ийнхаа стори дээр хийсэн гэж байхгүй. Яагаад стори хийсэн бэ гэхлээр одоо ингэж олон хүүхдүүдэд тэрийг харуулад бүр өөрийнхөө дагахчийг нэмүүлэх гээд оруулсан гинэ. За гэхдээ би болохоор ингэж ойлгосон. Одоо яг тэр сторигоо ингэж хийхдээ тэр нэг муухай нэг юм нэртэй бас нэг юм групп байгаа байхгүй. Одоо ер нь бол энэ Instagram дээр ч гэсэндээ те ийм групп чат ийм групп үүсгэж болдог болсон шүү дээ те. Тэнгүүд одоо тэр яг Bobson гэдэг нэртэй нэг юм групп байгаа байхгүй. Тэнгүүдээ энэ дотор нь одоо тэр бүлгийн хүүхдүүд байд юм шиг байна. Ер нь бол би бол тэгэж ойлгоод байгаа. Тэгээд яг тэр Bobson гэдэг групп дээрээ одоо ингэж нэгнийгээ зодж байгаагаа те ингэж бичлэг хийгээд тэндээ бол оруулдаг. Тэгээ бөөнөрөө хараад ингэж байж байгаа ийм бүлэг одоо групп байдаг юм байна. За тэнгүүдээ тэр зодж байгаа бичлэг зургнуудаа бас яг энэ бид нэг залуутай болцоод ийнө гэдэг групп дээр оруулсан юм байна. Тэр нь болохоор Facebook групп байгаа байхгүй. За тэр групп дээр оруулаад тэгээд энэ хоёроос нь одоо энэ бичлэг зургнууд ингэж гадагшаага задарсан гэж бол ойлгосон. Тэгээд яг энэ талаар нь болохоор одоо Facebook дээр Anuna гэдэг нэртэй заяа. За тэнгуүдээ Instagram дээр болохоор Tight Jeans гэдэг одоо нэртэй. Энэ хоёр нь гэхдээ нэг хүн юм уу, өөр хүмүүс юм уу гэдгийг би ойлгоогүй. Гэхдээ яг одоо Instagram дээр нэг хаягн дээр, Facebook дээр бас нэг хаягн дээр яг энэ бүх бичлэг, зураг, бүх юмыг нь базаад оруулчихсан байхгүй. Тэгээд хүмүүс одоо тэр тарсан байгаа тэр аимшигтай бичлэг, тэр зураг бүгд одоо энэ
хоёр хаягнаас тарсан гэж ойлгож болно. Зөвхөн охтуудыг зоддгоо. Бас эрэгтэй хүүхдүүдийг зодж байгаа зураг бичлэгнүүд нь явж байгаа байхгүй. Нэг эрэгтэй хүүхдийг бас ингээл айгүй амар алгадаад байгаа бичлэг явж исэн. За тэнгүүтээ юу байсан нэг эрэгтэй хүүхдийн гуйг нь бүр ингээд бахиар ингээд одоо үүдийн гуйг нь ингээд одоо юу гэдэг бахиар ингэж авчиж байгаа гэх юм уу. Яг бүр юм авчиж байгаа бүр амар бичлэг явж исэн. За тэгэнгүүтээ бас нэг бичлэг бүр үнэхээр амар зөө. Би болохоор тэр бичлэг дээр байгаа тэр задуулж байгаа хүүхдийг би эрэгтэй хүүхдээ гэж бодсон л доо. Гэтэ тэр нь ингэж ялахад жоохон хэцүү байсан. Зөвхөн тэр хүүхдээ ингэж нэг толгойн хэсэг нэг ингэ хальт гардаг байхгүй. За тэрэн дээр болохоор бүр ингэж юугаар тэлээгээр бүр ингээд үнэхээр аимшигтай ташуурдчихсан. Бөөнөрөө бүр ингээд тойрч зогсчоод тэлээгээр ингээд ташуурдаад байгаа байхгүй. Тэр бол бүр үнэхээр аимшигтай харагдчихсан. За охтуудыг болохоор бүр ингээд 9 шидээр нь хэлээлтэй яа гэ п гэж өстой хэлээл. За тэнгуүдээ нүүрлэн бүр өшөглөөд нөгөө охтуудынх нь бүр ингээд амнаас нь цус гараад заяа. Бүр тийм бичлэг зургууд задарсан байгаа. Тэгэд яг хамгийн гол буюу те сүулт задраад маш олон хүмүүсийн одоо зэвүүцэл уур бухимдлыг хүргээдсэн бичлэг нь юу вэ гэхэлэр нэг охины ингэж орцонд зодоод за тэнгүүтээ чи над хувцаа тайл гэж ийн гэж бүр ингэ амар алгадаал те. Тэгэл яг нөгөө охиных нь хүрх ингэ амнаас нь бүр ингэ цус ингэ гарч байгаа байхгүй. За тэгсэн чи хувцаа тайл гэснээ яг тэр бичлэгэн дээр нь харагддгүй мөртлөө ингэ зураг авахулсан байгаа байхгүй. Тэр зурган дээр нөгөө охиных нь ингэ бүр татвар хувцас нь ингээд тайлсан. За бараг өвдөг хүртлээ ингээд татвар хувцас нь ингээд татчихсан байсан гэдэг нь харагддаг. Тэнгүүтээ өөртөө бүр ингэ айгүй ингэ бахархалтай те айгүй юм баяртайгаар зураг авахуулаад бүр гар мараа ингэж пис гаргаж маргацсан заяа. Бүр ийм одоо бичлэг зургнууд нь бас тарсан байгаа. За хамгийн амар нь тэр бичлэг дээр нь яг тэр охиныг одоо нэг буланд зодож байгаа шүү дээ те. Тэгсэн чинь нөгөө талд нь шатн дээр бүр бараг л 8 9 хүүхдээсэн баха. Бараг 8 9 ингээд баахан хүүхдүүд ингээл амар баярлал гэл ойрлж байгаа тийм бичлэг байгаа байхгүй юу. Тэгээд энэ болгоныг ингээд нэгтгээд миний түрүүний ярьсан те нөгөө нэг Facebook хаяг болон Instagram хаяг дээр бүх зураг бичлэг нь бол ингэж орсон байгаа. Тэгээд би бол бичлэгнүүдийн шууд ингээд үзэж чадаагүй. Ер нь бол ихний ингээд бараг 9 10-нд барин ч ингээл бүүн болоод бөө юм болж исэн шүү дээ. Би эхлээд ерөөс ингэж орж зөрхлөхгүй байж байгаа. Тэгээд яг дараа нь за ерөөсөө л орж харахгүй болохгүй мэнэ гэд гүйлгээд үтсэн. Ерөөсөө бас ингэж шууд зүгээр тавиад бол үзэж чадахгүй мөлий бүр үнэхээр аимшигт харагдаж байгаа байхгүй. За тэгээд яг энэ Ануна гэдэг одоо Facebook дээр юу гэж одоо бичсэн бэ гэхлээр анхаар гингүүтээ ингээд анхааруулгын тэмдэгтээ за энэ талаар бичиж хүмүүст харуулахгүй болох байлаа. Энэ хэрэг хаалттай групп дээр сэвцэн болохоор мэдгүй байгаа хүн олон байгаа учраас би иргэнийхээ үргийг биелүүлж энэ постыг оруулж байна. 15-аас 16 настай охтууд хөвгүүд нэлж айлын хүүхдүүдийг бүлэглэн зодож дээрлэгдэг. Цусыг нь гартал зоддог болох нь энэ бичлэгнээс харагдах болно. Гол нь ямар хүмүүжлэр өссөн болоод ийм айхтар хүн бус үйлдэл хийдэг юм бэ. Сайхан 16 настай охиныг чимдаамд алчгаад хээвнийг цай уугаад сууж байсан хүмүүс Акима гэх охиныг дүүгийн минь нөхөлд чи буруутай гэж зодсон охин тэрч гисэн бүлий нэгнийгээ дээрлэхийг үйлдэлсэн. Харин одоо энэ олон хүүхэд нийлж байгаад хүүхдүүд зодож дээрлэхэд бичлэг хийж аваад өөрсдийнхөө байдаг групп руу явуулж хоорондоо инээлдэж хөөрдөг. Тэгээд баригдаад ирсэн чинь устгах юм биш үү хаах юм биш үү гэж ярьж байна. Бүгд л биеийн өмөрч оторлож байна. Энэ бичлэг дээр гарч байгаагаас цааш хэдэн хүүхэд байгаа бол одоогийн нийгэм ямар болчихсон юм бэ? Айлын жаахан охин зодуулж байхад энэ олон хүүхдүүдээс нэгэн ч болгоод хилчих сэтгэл байсангүй юу? Адилхан ээжээс төрсөн хийн хайрамсан ээжтэй, эгчтэй, дүүтэй хүүхдүүд байж ийм үйлдэл хийгээд явна гэдэг бол үнэхээр амар. Энэ олон хүүхэд иргэний үргээ биелүүлж хүн тэлээгүй болохоор энд бүгд хамсаатан, бүгд хариуцлага хүлээх болно. Энэ бол чимээг өнгөрөх асуудал биш шүү хүмүүсээ. Бүгд дуустал нүзэрээ толгой тархих руу гутлаараа 3-4 хөшөөлөж цохино гэж юу гэсэн үг вэ? Тэнд алгадуулж зогсож байгаа бас бахиар авчулж байгаа хүүхэд өмдний тэлээгээр зодуулж байсан охин энэ бүхний хизээч чимээг өнгөрөөж болохгүй. Ямар ад чөтгөр нь ингэж хүмүүждэг юм бэ? Харсан хүн болгон эцэг эхтэн хүртэл шеэр хийгээд өгөөрэй баярлалаа гэдэг ийм постыг оруулсан. Тэгээд энэ дээр болохоор энэ миний ингээд тэлээдүүлээд те байсан хүүхдийг болохоор охин гэж бичсэн байгаа хгүй юу. Гэхдээ хүү гэж хараад исэн. Яагаад гэхээр юм толгойнх нь одоо өсний засалт нь эрэгтэй юм шиг харагдсан байхгүй. Хамгийн гол нь тэр хүүхдийн одоо ингээд нуруу нь ингээд шалтан гэдэг нь харагдчихсан заяа. Яг шалтан биеийн дээр нь тэр тэлээгээр бүр ингээд хит хит шавуурдаад авч байгаа байхгүй. Хамгийн амар нь тэр хүүхдийг ингээд явган суулгацсан заяа. Өөрийг нь ингээд явган доошоо ингээд суулгацсан. Тэнгүүтээ дээрээс нь цогсоороо бүр маш олон удаа тэлээдчихсэн. Би бүр тэр бичлэгийг үзээд яг үүндээ миний бүр үнэхээр зэвүү дургу бол үнэхээр хүрч исэн. Хүнийг бүр яаж тэгж амар тэлээдэж бүр ингэж сэтгэлгүйгээр те бүр тэгж зодож чаддгийм бэ. Тэр бол үнэхээр аимшигтай гоцтой те. Би бол тэрийг хараад үнэхээр их миний уур бол хүрч исэн. Тэгээд яг энэ постн дээр тэр одоо нөгөө хүүхдүүдийг нийлж
одоо зоддог, дээрлэгдэг тэр хүүхдүүдийн зураг хүргийг нь одоо үүдээ хаягуудыг нь те тэнгуүтэй зураг хүргийг нь за тэнгуүтэй зарим хүүхдүүдийн аав ээж ахын мэдээллийг хүртэлтэй энэ тэрний аав, энэ тэрний ээж, энэ тэрний ах нь гэх мэтчлэн мэдээллүүдийг нь хүртэл оруулсан гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд бас нэг гажуудсан нийгмийн сэтгэл зүйн илүү нэг Facebook групп байдаг хгүй. За тэр групп дээр энэ одоо мэдээлэл бүр маш олон гарч ирсэн байгаа. Энэ асуудлын талаар хүмүүс олон постуудыг бол оруулсан. За нэг постын доор гэх юм бол одоо энэ нэг Мичтмаа буюу бас яг Instagram-ийн нэр нь одоо Мичко гэж амшиг байгаа хгүй. Тим нэртэй хүн байсан. За тэр охиныг болохоор 130 дугаар сургуулийн 11-ийн А ингэж суртгаа гэж байгаа. За тэнгууд энэ аз жаргал гэд байгаа буюу одоо яг миний түрүүний ярьсан те KNNA гэдэг хаягтай гэдэг охин болохоор 21-р сургуулийн 11-ийн Г ингээд байдгаа гэдэг мэдээллийг бас бичсэн байсан. Тэнгүүтээ нэг нь буюу одоо Баяр Баясгалан гэд яриад байгаа охин байгаа. За тэр охиныг болохоор Номд Наран сургуулийн 12 дугаар анги гэдэг мэдээллийг ингэж бичсэн байсан. Гэхдээ яг энэ нь одоо үгүй яг ингэж бүр чиглэлцэнтэй энэ яг үнэхээр үнэ гэдэг ийм мэдээлэл биш байхгүй юу? Энэ бол зүгээр нэг хүний бичсэн байсан комент. Гэхдээ яг үнэн худлаа гэдгийг нь одоо ингэж баттай гарт ингэж оруулсан их сурвалжууд бол байхгүй байгаа. За тэгэнгүүтээ яг энэ бүлэг хүүхдүүдийн нэг юм хит хитэн чатны хэсэг, за хит хитэн войсууд нь задарсан байгаа. За нэг одоо чатны хэсэг байгаа хгүй. За тэрэн дээр яг энэ Баясгалан гэдэг охин одоо хин рүү явуулсан гэдэг нь тодорхойгүй зөө. Яг хин рүү бичсэн чатинг гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ тэрэн дээрээ нэг юм voice болон одоо бичвэртэй текст байдлаар биччихсэн байсан. За тэр дуу одоо хураахтаа юу гэж хэлсэн бэ гэхлээр чи одоо ингээд миний аавыг цагдаа гэдгийг мэдчихэж байгаа зү мала. Чи одоо намайг ингэж тэнийг новш гэж бодоод байгаа юм уу гэх мэтчлэн нэг юм voice хийгээд явуулсан байгаа байхгүй юу? Чи миний аавыг цагдаа гэдгийг мэдж байгаас тэ эргүү малаа. Чи намайг ийм мэдрэх мотой навш гэж бодсон юм уу? Үүнийхээ араас болохоор чи одоо ирэхгүй бол бүрэлээ болно шүү хацмын. Зүгээр өөрийнхөө дугаарыг өгөөд над руу залгаадахтаа би энэ сая залгасан дугаарыг чинь цагдаад өглөө шүү гэд одоо үүд нэг юм сүртүүлэг те яваад байгаа юм шиг. За ийм нэг юу байсан? Чатан задарсан. За нөгөө чат нь болохоор бас яг тэр Баясгалангийн одоо юм өөр аккаунт гэж аахгүй. За энэ дээрээ болохоор Стайма анда хамгийн бүүн бол чинь гүлэг юм яах уу аав ээж өглөө хараад яах бол гэл сариу гэд ийм одоо чатыг тэр Баясан бичсэн юм. Бас хин рүү бичсэн гэдэг нь тодорхойгүй заяа. За тэнгууд уртаас нь хариу болохоор анда гэл чатнуудаа устгаа дугаарлууч нь бичи муу лал руу сүулт нь ингэж гай болдог байхгүй юу. Зодохгүй унтуулдаг юм байсан бол бүх бантнарт бавуулдаг байна. Стайма за дугаарлууч нь бичи чат австаг гэд ийм одоо чатыг бас ингэж бичсэн байсан. Тэгэд бас дараагийн тарсан voice нь юу байсан бэ гэхэлэр одоо энэ хэдийн дунд Мэрхэн гэд нэг эрэгтэй байгаа юм байна л да. Тэгээд миний бас нэг харсан юм дээр Мэрхэн гэдэг нь гадаадад сурдаг гэдэг нэг мэдээлэл явж байсан байхгүй. Гэтэ тэр нь бас яг ингэж батлагдаж нотлогдоогүй. Яг үнэн худлаа гэдэг нь бол мэддэхгүй. За юуцэн тэр Мэрхэн гэдэг энэ эрэгтэйгийнх нь одоо энэ групп чатанд л явуулсан voice юм шиг байна. За тэрэн дээрээ бас юу гэсэн бэ гэхлээр аялгау одоо энэ групп чатуудаа ингэж хаасан нэр юм шүү. Тэгвэл одоо ингээ Монгол даяараа бүр ингэж бүүн юм болж штэ. Тэгээ цаашдаа ингэж холбоотой байх юм чинь ер нь группүүдээ хаасан нэр хаа. Тэгвэл бол тэгээ ингэж цаашаа дахиад л бүр л их ингэж сэвгдэх байхаа гэдэг одоо тийм voice бас ингэж задарсан билээ. Аялгау одоо энэ групп хаасан нэр юм шүү дээ. Ер нь тэгээд холбоотой юм чинь ер нь группээс юу ч тарах юм бэлээ сайн бодож байгаад групп хаасан дээр юм шүү. Одоо нэг нь тэгээд ингээд асуудалд амар асуулт болчихлоо да. Монголоор ингээд тарчлаа шүү дээ. Тэгээд тэрнээс наамлгоомжтой тэгээд хөрөсдөг ингээд бодохгүй бол наа чинь цаашаа дахиад тарлаа. Дараагийнх нь дахиад л яг Баясгалан гэдэг охины стори байгаа. За тэрээр одоо ус энэ ингээд асуудал бүр бөө юм болоод одоо ингээд цагдаад мэдүүлэг инээ төрөөгөөд уус ингэж одоо үгүй ийм юм болоод явж байгаа нь ойлгомжтой шүү дээ тий. Тэгсэн чинь яг энэ үеэр Баясгалан дахиад нэг сториг оруулсан. За үүнийгээ болохоор яг Instagram дээрээ гэхдээ ерөөсө public story биш байгаа байхгүй. Тэгэхээр бүх хүмүүст нээлттэй story биш гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө close friendтэй буюу тий одоо юу гэдэг найддаг хүмүүсээ л хүмүүс чинь яг нүг close friendтэй оруулдаг шүү дээ. Яг тийм хүмүүс дундаа оруулсан story байгаа байхгүй. Тэгээд үүн дээрээ болохоор өөрөө ингэ яг машины арталт суугаад за урд нь бол яг ингэ нэг цагтаа сууж ийна гэдэг нь бол харагдчихсэн. За тэгсэн чинь цагтаатайгаа андууд болоод манай цагтаа намайг шүтдэг болж таарлаа гэдэг одоо тексттэй тэнгуүтэй нэг юм энжлийн нэг юм юу гэдэг штэ эможи байдаг штэ тий. Одоо юу гэдэг нүг дээрээ нэг юм юутай
Энжлийн тэмдэгтэй эможи байдэн штэ. Яг тэрийг оруулаад ийм стори оруулсан. Манайд гэхдээ яг энийг ингээд ярьсан чинь яг нэг хэдэн жилийн өмнөхтэй бас яг нэг юм үйл явц болж ирсэн штэ. Тэрийг сануулж гинүү. Надад л шууд тэр орж ирсэн. Тэгээд одоо юу гэдэг бүр ингээд гимшээд ингээд уучлалт гуйгаад ингийн оронд зүгээр л гэ байж байгаа хгүй те. За юуц нэг юм байна. За тэгэнгүүтээ дараагийнх нь бас нэг voice задарсан. За тэр voice дээр юу гэдэг вэ гэхлээр за тэр нөгөө нэг мэрэгхэн үү эсвэл өөр хүн үү гэдэг нь тодорхойгүй. Юуц нэг эрэгтэй хүний voice исэн. За тэрнэр болохоор монголчууд угаасаа л ингээд бараг л тэ нэг юм сенсац гарч ирээл бөөнөр өстө нэрээ тэрийг алан хэдэн өстө байхгүй болгоно. Яаж ингэж чаддаг байна гэж бөөнөр ингэж шуурж агаад 3 хоногийн дараа мартаад одоо ингээд тэр асуудал биш болчдөг штэ. Уусаа монголчууд дандаа л ингэдэг штэ гэдэг юу гэмдэ нэг юм миний бодлоор нэг юм даапаалж байгаа юм шиг те нэг тийм voice-ийг бас явуулаад энэ нь бас одоо эдгээр зураг хөрөг бичлэгтэй таарсан байгаа. Монголчууд юу чаддгийг нэгээ дагаж салбайлдаг л өстэй. Сошиалар энэ тэгчлэг ингэж аалын тал бүгдээрээ аалын талыг шаагаад таныг алууд нь бив нэгэ хөргөл агундээ үнэхээр очоод бистад очих зэрэг байхгүй үстэй. Байсан бол тэр нэг охины чимдаанд чигтэг хоёр бистаг очоод зудалдаг штеп. Яах вэ? Ганцаар шаарддаг юм байж магадгүй. Гэтэ ичил хэн дахиад тэрийг зодоол бүр юу болох вэ? Нэгэнд ингэ таад сошиалор дүр юм болчих жаач. Хэн очаал би шаана шахавт юу гэсэн чаддаг байлаа чадахгүй байлаа ч зүгээр л сошиал дээр бабрахгүй ядцсан стак. Тэгээд үүн дээрээ ингээд ирээд зодчих хүн байдаггүй одоо ингээд юун дээрээ те сошиал дээр ингэж попрох гэж яддаг станууд л эдэн штэ гэх мэтчлэн тийм voice аахгүй. Тэгээд одоо юу гэмдэ энэ бүр ингээд буруу үзэл суртахууныг ингээд тэр хүүхдүүдийн тархинд өгсөн байгаа зү те. Яагаад гэвэл бид нар ерөөсөө одоо ингэж урд нь ингэж гин буруутай байсан те. За тэр нь болохоор одоо энэ бичлэг зургаар нотлогдоогүй зөндөө л асуудлууд гарч ирж исэн. Зарим нь бол ингэж яг бичлэг зурагтайгаа нотлогдоод бөөн юм болж исэн. Гэхдээ тэр хүмүүсээ дараа нь дахин шүтсээрлэдэг байхгүй бүр үнэхээр харамсалтай ёо. За тэгэд би үзэн энэ талаар өөрөө бодол санаа бичлэгний төгсгөлд ярих болно. Одоо харин хэдүүл яг үндсэн сэдв рүүгээ буцаад ороод яриад явцгаая. За сая яг тэр оруулсан постныхын талаар хэдүүл ярьлаа штэ тий. Хүүхдүүдийг ингэж зоддог байсан, ингэдэг байсан гэл одоо тэр зураг, хөрөг, бичлэг, voice тэр чатных нь хэсгүүдийг бол ингэж оруулсан байсан. За эдгээрийнхээ хажуугаар бас нэлийн хідэн одоо сторинуудыг оруулсан байгаа. За энэ стори дээр болохоор хамгийн эхлээд яг тэр Баясгалан гэдэг охины талаарх одоо сториг оруулсан байгаа байхгүй юу. За үүн дээрээ болохоор энэ Баясгалан гэдэг охины талаар юм одоо нүцгэн шалтгаан зурнууд нь бүр ингээд царайтайгаа ирж гинэ. Тэгээд яаж одоо стори дээрээ тэр одоо зургнуудыг нь оруулах хувьд гэхдээ таад яг тиймэрхүү охин гэдэл бодчихгүй да гэдэг сториг оруулсан байгаа. За үүнийхээ араас болохоор одоо нүг түрүүн ярьжсэн шүү дээ. KNNAA гэдэг нөгөө охин байгаа шүү дээ. Нөгөө Азаа гэдэг охин байгаа. За тэгсэн чинь бас энэ Азаа гэдэг охинтой таарад одоо ингэ зодуулахаа шахчихсан гэдэг нэг охин юм чат бичсэн юм байна. Тэр чатыг нь бас стори дээрээ оруулсан билээ. Энэ стори дээр нь KNNAA гэдэг охинд зодуулах шахсан Шангрилад кино үзчихэд юм уух гээд явж исэн чинь ирснэ чи над руу яаж хараад байгаа ингээд мөрлөө цохоод байсан. Тэр үедээ нэг бандик бас бахаар бацаад байх шиг харагцсан. 21-р сургуультай Африк Газа гэдгээрээ од юм бэлэг гэдэг ийм чат ингэж очсон юм байна. За тэнгуүтээ дараагийнх нь болохоор энэ охин те одоо ингэж яагаад энэ Instagram дээрээ яг энэ бүлийддэг хүүхдүүдийн талаар ингэж дураад байгаа вэ гэдгийг тайлбарлсан нэг сториг бас оруулсан байгаа байхгүй. За үүн дээрээ болохоор ийм муухай юмнуудыг үзүүлээд сторидод байгаад уучлаарай. Би бол үзээд үнэхээр төвчсөнгүй. Зөндөө мэдээллийг нь цуглуулад чадхаараа сторидж байна. Би өөрөө 13 таа ингэж бүлэг охтуудад крашнд зодуулж байсан. Юу гэж хэлдэг, яаж зоддог, яаж мэдрэгддэг, дараа нь ямар байдгийг мэднэ. Энэ бол үнэхээр шижгийн заван. Одоо хүртэл ийм юм байна гэхээр би бол зүгээр үнэхээр төвчгүй байна. Ёо цагдаа надад нөлөөлөхгүй гэж зүгээр л битгий давраад байзаа. Сайн сэвж Facebook руу оруулж байгаад наад их цагдаа хуульч аав ээж чинь ажилгүй болгоно харчи та нар гэд энэ сториг оруулсан байгаа. За тэнгуүдээ нөгөө эрэгтэй хүүхдийн гуйг ингээд бахаар авчаадсан гэсэн чинь тэрийг нь бас стори дээр оруулсан. За тэнгуүтээ бас нэг хүүхдээс юм чат ирсэн байгаа байхгүй. За энэ чатан дээр нь болохоор Бичгогийн аав цагдаа авах юм нь шүүхэд олон жил болсон том шүүгч хүн байдаг юм гэсэн. Тэгээд хизээч хэрэг үүсгдэггүй. Тэгээд л гарчдаг. Хаанаас ч юм бэ сургууль нэр
анги олчих нь групп чат нээгээд амар хараагаад дайрч исэн. Ээж маань мэдээд хүүхдүүдийн дугаарыг олоод залгасан чинь жалж авгаа минь сонсч энтергээд эвгүй өрнө гэдэг ийм одоо бас ийм чат одоо энэ охинд ингэж очсон байгаа байхгүй. За тэнгүүтээ энэ охтуудтай бас асуудалтай байж үзэн. Өөрсдийнх нь асуудал огт биш байхад чи манад үг яасан гинэ гэдэл нийлээд дайраад ороод ирдэг. Аргаа бараад миний буруу биш байсан ч хурдан салах гээд уучлалт гуйхаар уучлалт хүлээж авдаггүй шууд л уулзсан цотно гэдэг. Үнэхээр тийм юмд төртөж үзээгүй байж байгаад анх удаа ийм юмд төрөхөд надаа үнэхээр хэцүү байсан. Сүүлдээ би буруутай байна. Би буруу юм хийсэн юм байна гэдэг сэтгэл зүйд хүрдэг. Нэг хэсэг бүх сошиалоо хаагаад сургуульд явхаас ч хайгаад сургуульд явлаа гэж бодоход намайг одоо хин цавцалгаанаар дуудах бол намайг одоо хин сургуулийн гадаа хүлээж байх бол гэрийн гадаа байгаа болов гэж их айж өдөр шөнөгүй тэрийг л бодож амьдэрсэн нэг хэсэг амьдралаа алдсан гинэ. Ингээд бүр одоо юу гэдэг энэ бүр үнэхээр амар байгаа зү тэ бүр ингээд гадаа гарахаас айгаад ингээд таашааж явхаас айгаад гэдэг бол бүр үнэхээр аимшигтай айдас байхаа. Мэдгүй би юусоо яг одоо юу гэдэг тэ үйт ингэхээ хүүхдүүдэд за эсвэл мэдгүй би юусоо яг юм хүүхдүүдийн хувьд юм бүлийд орж үзег болохоор яг үнэхээр ингэ мэдэхгүй байна. Гэтэ зүгээр ингэ бодхоос бол үнэхээр амар санагдчихна. Гэтэ би биеэрээ мэдэрч үзег учраас тэр хүүхдүүдийг бүр яаж аимшигыг мэдэрч исэн бол гэдгийг яг үндэ мэдэхгүй л байна л да. Гэтэл үнэхээр амар байх гэж бодож байна. Тэгэд зүгээр ингээд бодохоор нэрээ одоо сэтгэл зүйн хувьд бүр ингээд маш том шарах маш ингээд аимшигтай тэр нь бүр сэтгцэд нөлөөлөх хэмжээнд хүрч магадгүй байх гэж би хувьдаа бодоод байгаа байхгүй. За ингээд дээрээс гадна ингээд зөндөө олон хүүхдүүдээс чат ирээд тэр бүх чатуудыг нь оруулаад за тэнгүүтээ бусад хүүхдүүдийг зодж исэн бичлэг зураг юмнуудыг нь оруулаад угаасаа зөндөө олон охид хүүхдүүдийг ингэж нээлж зоддог байгаа байхгүй юу гэх мэтчлээ иймэрхүү сторонуудыг ингэж оруулсан байна. За тэгснээ бас баясгалан нь ийм одоо чат хийчихсэн байна л да. Миний ээж муйс сурч төгсөн болохоос ажилдаггүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хурандаа баатарч авгээд таньдаг цагдаагаасаа асуухгүй да. Аахахаха над цекумекгүй зайл гэж хэл хахаха гэдэг ийм одоо чатыг биччихсэн юм байна. За тэгэнгүүтээ хин болохоор одоо нүний Мичко гэдсэн шүү дээ. Мичко нь болохоор ойрт бүр бишээ жаахан байж байгаа тэгсэхтэй АК хаала тухлаа аашаад чиж гэсэн зодтолтдог байж гэдэг жоохгүй. Тэгснэ байгаа тулдаал гарлаа. Нэг пиццаа зодчихсон чинь хавирга нь хугараад кацта шаалаашт гэж аахгүй. Кацта гэдэг чинь одоо нүний цагтаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ цагтаа ингэж шаалаа тэгээд байгаа тултаа гарлаа гэх мэтчлэн бүр иймэрхүү чатуудыг бичдэг ийм хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэд энэ болгоно нь одоо ингээд задарчихсан. За тэнгүүтээ тэр баясгалангийн бүр ингээд нөгөө нүцгэн тэ ийм зургуудыг нь ч гэсэн энэ storage-ээр ингээд оруулаад ол явж исэн гэдэг нь харагдчихсан. Бас ингээд зөндөө олон сторинууд байгаа болохоор би ингээд хамгийн одоо гол гэснүүдийг яриад байгаа шүү. Тэгээд бүгднийг нь ярих юм бол угаасаа маш урт зүйл болно. За тэгээд энэ нөгөө нэг Азаа гэдэг охин байгаа байхгүй юу? Яг Angel-ээр ингээд нэгэнд асуусан юм байна л да. Why дандаа бичлэг хийдэм бэ? Тэр хүмүүсийн хийгээд асуусан байгаа байхгүй юу? Тэгээд энэ бол угаасаа ойлгомжтой шүү тэ. Тэр зодж байгаа одоо ингэж байгаа хүүхдүүдийнхээ яагаад бичлэгийг хийдэм бэ гэдээ асуусан чинь миний цуглуулга гэж аахгүй май цуглуулга гэж бичсэн юм байна. За юу ч ийм юм байна. За тэгээд одоо ингээд хохирогч гэд бүр маш олон хүмүүс холбогдлоо бараг 300-аад чат одоо ингээд чинээр ирлээ гэд одоо яг энэ нөгөө нэг юу гэх гол одоо шүгэл одоо үлээсэн гэх юм уу да. Тэгээ энэ бүх постуудыг оруулаад явж байгаа охин бол иймэрхүү юм бол бичсэн байсан. За тэнгүүтээ одоо энэ хэдийн бас ингээд нийлээд нүг house party гэх юм уу да тий одоо ингэж ууж иддэг тэр бичлэг юмнуудыг нь ч гэсэн оруулаад одоо ингэж тавьсан байсан. Юу утсан бэ та нар? Би 2 сууж нэг хэсэг нэг кас нэг дараагийнх нь болохоор одоо ингэж үнээр бол өхөр зэрээр туулаа гүзнэ гэдэг нэг юм сториг оруулсан байгаа хгүй. Тэгээд энэ оруулсан сторийн яг хинийхэн гэдэг мэдгүй зэ юуцсан нэг юм оруулаад за тэнгүүтээ энэ баясаа охин зодоод цагдаад баригдаад тэгсэн цагдаа нь яагаад ч мэдний талд ороод хохирогч охиныг бичлэгээр нь сүрдүүлж гомдлгүй гэж хэлүүлсэн. Тэгчээд дараа нь одоо нүг Gloves friend гэдэг яриад арч тэ яг тэр Gloves-то ийм story хийгээд цагдаа ч миний талд орчлоо лалруудаа гэсэн байсан. За би хэлээгүй шүү гэдэг жаахгүй. Тэгэхээр одоо энэ байж тэ яг одоо юу гэдэг энэ бүлэг байж агаад яг энэ мэдээллийг гаргасан одоо энэ бүлэг дотор байдаг нэг хүүхэд нь энэ мэдээллүүдийг нь ер нь л ингэж гаргасан байхгүй. Гэхдээ энэ маш зөв. Хэрвээ ингэж гаргаагүй энэ хэдийг одоо ингэж гаргаж ирчтэй ингэж хөвөл үлээж одоо ингэж дуграагүй байсан бол энэ хэдийг мэдгүй дахиад зөндөө олон хүүхдүүд яг үүндээ хохирох байсан. Тийм болохоор бас энэ хүүхдээ үнэхээр зүв байгаа байхгүй тий. Хайд тэгж бодож гин. Би болохоор одоо яг энэ хүүхдийг магадгүй ингээл хүмүүс ингэх байх л та. Чи тэр бүлэгт нь байсан бол тэр группт нь ингээ байсан бол яагаад тэр олон зодооныг нь болиулаагүй юм бэ? Яагаад тэр бичлэг хийж яхад нь болиулаагүй юм бэ гэж хүмүүс хэлэх бах. Би гэтээ тэгж үрсэ бодохгүй. Яагаад гэвэл одоо энэ хүүхдүүд ч юм ба штэ тий яг
өөрсдөө ч гэсэн айцтай байждаг байхгүй. Би ингээд дуурчих юм бол дараагийн задуулах хүнд би юм болов. Одоо ингээд би дуурчих юм бол одоо намайг ингэх юм болов гэдэг ийм айц байдаг. Тэрийг нь одоо тэр Солонгост гардаг нэвтрүүлэг юмар ч гэсэн харагддаг штэ тий. Одоо яг таад нэг Санживил Залпо ТV-ийн нэг ядаг юу байсан штэ нэг рэпер тэнгуут ингээд маш их шивэстэй харт амих хэрэгэлдэг байсан гэд нэг рэперийн талаар дугаар гаргасан штэ тий. Тэр дугаар дээр яг тэр рэпер нь хэлдэг штэ. Би өрөөсөө ингээд юу ч одоо тий хов зөгөөгүй баг чинь намайг ингээд хов зөөвсөн гэд намайг тэр бүлгийнхэн маань өөрсдөө нийлээд зодж исэн. Би өөрийгөө болон тэр бүлгийн нэг гишүүн гэж бодож исэн чинь нөгөөд маань намайг зодж исэн гэж ярьдаг байхгүй. Хэрвээ тэр бичлэгийг үзээгүй хүмүүсийн хамбал заавал үзээрэй. Яг энэ Монголд одоо болоод байгаа энэ дээрлэхэлт гэдэг зүйлийн талаар тэр бичлэг дээр гардаг. Яг ямар хэцүү хүнд мэдрэмжүүдийг яаж мэдэрч исэн бэ гэдгийг яг тэр бичлэг дээр бол ингэж гардаг байхгүй. Тэгээд яг тэндээс магадгүй би тэгэд ингээд жижигэн ч гэсэн ойлголтыг авах гэж бодож байна. Таад маань хэрвээ үзээгүй бол тэрийг заавал үзээрэй. Буцаад яриа руугаа ороход одоо яг энэ хүүхдийн бол маш зөв гэж би бол бодож байгаа. Гэтэ яаж ч утсан одоо өөрөө тэр хүүхдүүдээс айж байгаа учраас өөрөө ч гэсэн тэ ямар амар зоддог, ямар амар тарчлаадаг вэ гэдэг мэдж байгаа учраас өөрөө тийм байдалд орохгүй гэд тэ ядаж иймэрхүү байдлаар дуурсан байгаа байхгүй юу. Тэгэд хүн чинь угаасаа нөгөө нэг инстинктээрээ нөгөө өөрийгөө хамгаалах механизмд ордон штэ тэ. Одоо жишээлбэл бид нар халуун ус нэгэд гараа дүрлэх гэхээс ингээд гараа татаад авдаг да. Тэр чинь бидний хамгаалах механизм одоо ингээд шууд ингээд цаанаасаа одоо даалт ухамсараар гэх юм уу да ингээд удирдагдаад гараа ингээд татдаг байхгүй. Яг л энэ шиг зүйл байгаа зү тэ. Тийм учраас ингээд өөрийгөө хамгаалах үүднээс одоо яг тэр бичлэгэн донд ингээд өөрөө байсан ч гэсэндээ өөрөө дуураагүй ч гэсэндээ яг юмхүү байдлаар дуурж байгаа байхгүй. Тэгээд энэ нь бол маш зөв гэж бол бодож байна. За тэгээд энэ бүлэг охтуудын дунд бас энэ Саймаа гэдэг нэг охин байгаа юм. Гэтэ яг жинхэнэ нэр нь Саймаа мөн байсан үгүйг бол мэдэхгүй байна. Гэтэ энэ бол Threads дээр орсон нэг мэдээлэл байгаа байхгүй юу. Үүн дээр энэ Саймаа гэдэг охин дөнгөж 11 дугаар анги байж 20 гаруй насны найз залууга булаацалтаад тэгтлэн тэр охиныг зодож байдаг амар юм а. Ийм жоохноос ингэж байгаа хүүхэд ирээдүйд яана гэдэг ийм пост ингэж орсон байна. Тэгээд энэ охины царайч гэсэндээ тэг ингэж ил болсон. Тэгээд энэ охины тэтэ бас хүмүүс хоёрын зар яриад байгаа байхгүй. Нэг нь болохоор юу гэлээц хоёр өөр улсын заяа. Ингээд аав нь нэг нь араб гэд нэг нь үлээ бас нэг өөр улс хэлээдсэн. Юу зэ ийм хоёр улсын нэг юм эрлий зохион гэдэг яриа бол гараад байгаа. За тэнгуүтээ яг гол одоо тэр сүүл нэг охиныг аимш таар зооцсон шүү дээ тий. Тэр асуудал нь одоо нэг Саймаа гэдэг охинтой холбоотой гэдэг байгаа байхгүй. Яа тэгэхээр ингээд найз залуутай ингээд яац юм бэ ингэж өөрөө ярихдаа болохоро миний найз залуутай миний ингээд найз гэж бодож исэн охин унтчихсан. Тийм болохоор нь өөрийг нь тэгсэн ингээд тэр найз залуу ингээд оргил гэдэг юм байна л да. Тэгээд оргилтой унтчихсан. Тэгээд оргилыг зодё гэсэн чинь ингээд оргил айгаад ирээгүй гэд тийм бичлэг өөрөө хийсэн байгаа байхгүй юу. Амьдралдаа хийж хүн гар хүрхгүй гэдэг юм дуртай онлолт ингээд 3 жилийн өмнө хийсэн байсан байхгүй юу. Би тэгээд тэрнээс хойш нэрэнгсээ хүн тодоогүй яхав өриглийг амар тутсан. Гэтэ тэр тооцголтой. Вирусу хүн тодоогүй яачгүй амар удаа байхгүй. Би бүр нэрэнгсээ би ингээд гэмгүй хүн вирусу тодоогүй шүү. Энэ охин ингээд миний найз гэж явдаг. Би амар татны найз гэж боддог гэсэн охин. Тэгээд мэдгүй амар энэ охин ингээд миний найз байсан мөртөө манай лүүтэй очиод унтсан байл яах вэ? Тэгээд юу эргэлж буруутай эргэлэг тэгээд маргааш уулзаад зодон эргэл өндөр ирээгүй айгаад ирээгүй тэгээд би юу буруу хийсний мэдээ гэдэг энэ охин гэсэн юусэн ямар ч гэмшиг юмгүй надлаа битсэн чатын уншуулбар ямар ч гэмшиг. Тэгээд яг тус асуудлаар NDU телевиз одоо яг холбогдох тэр одоо мөрдөгч гэх юм уу да тий. Яг энэ асуудал дээр ажиллаж байгаа цагдаагаас нь ярилцлага авсан байгаа хгүй. За тус ярилцлага дээрээ цагдаа юу гэж хэлсэн бэ гэхлээр улсын болон хувийн сургуулийн ингээд 8 одоо хүүхэд гэх юм энэ бүлэг ингэж нийлээд за хоёр өөр байшилд хоёр өөр тохиолдлоор хүүхдүүдийн биед бол ингэж хаалцсан. За тэгээд үүнийхээ одоо мэдүүлэг дээрч гэх юм да тий тэр цагдаад яг ямар мэдүүлэг өгөөд ямар тайлбарыг өгч байгаа вэ гэхлээр миний одоо найз охинтой найз залуутай одоо ингэж шааталж ийсэн уулзсан байсан. За тэнгуүтээ над руу дата шилжүүлнэ гэд шилжүүлээгүй мөнгө өгнөгээд авчираагүй. За тэнгуүтээ ингэж ямар нэгэн тэмцээн уралдаан дээр ингэж одоо юм сонин характер зан аран шиг ингэж гаргаж ийсэн гих одоо шалтгаанаар тэрний бийт одоо ингэж хүрсэн гэдэг тайлбар мэдүүлгийг ингээд өгөөд явж байгаа. Тэгээ бид нэр цаашаа ингээд шалгаад явж байгаа гэдэг яриаг ол өгсөн байлээ. 8 хүүхдийг одоо холбогдуулна шалгаж байгаа. Шалгалтын ажиллагааг одоо явуулаад прокурорт танилцуулаад за энэ үйлдэл нь одоо
зөрчлийн шинжтэй юм зөрчлийн хуулиар шалгаад 30 хүртэл хоногоор одоо баримтлага яаж шийтгэлээ хүүхдүүдэд оногдвол. За энэ гэмтэргийн улмаас одоо хүний биед хүн дөтөр одоо хорш учирсан бол 3 жилийн харгалтай зүйлэнгээр эрүүгээр үсгэн шалгагдана. За энэ гэмтэргийн улмаас хүний биед одоо хүнд гэмор учирсан байх бол 5-аас 12 жилийн одоо хориг хайлт шийтгэл ийм гэмтрэг байдаг. За одоо хэдүүлээ яг тэр шүгэл үлээж одоо энэ пост юмнуудыг оруулсан охины талаар ярих чинь. За тэрээр өөрөө Монголд байдгүй одоо гадаадд сурдаг одоо ийм охин байгаа байхгүй. За тэгээд яг нөгөө өөрөө нөгөө 13 настай та тийм ийм крашт одоо ийм бүлэдэлт өртөжсэн учраас одоо ингээд урахгүй чадахгүй нэгээд энэ сторинууд энэ постуудыг оруулсан гэд яг түрүүн ярьсан шүү дээ тий. За тэгсэн чинь сүүлд өөрлөө нь маш их дайралт, күтгэлт одоо ингээд янз бүрийн чат юм очиод байгаа юм байна л да. За тэгээд яг сүүлд оруулсан 3 сторинус нь эдгээр нь бол харагдаж байгаа. За хамгийн ихнийх нь за би бол хангалттай сэвэд хүргэх ёстойг нь хүргэчихсэн гэж бодож байна. Над руу ч дайралт ирээд сүрдүүлээд хүмүүс мөнгө төгрөг авлаа гэд күтгэж дайраад хараагаад байх юм. Би оюутан хүүхэд хичээлдээ суух гээд байна. Одоо midterm week учраас маргааш шалгалтандаа бэлтлээ. Screen record хийгээд постлсон аккаунтууд зөндөө байлээ. YouTube дээр ч Ruby гэд хаягаас тайлбарлаад оруулчихсан байсан. Хохирогч нарын мэдээллийг хаашин ч задраахгүй санаа зовхгүй байж болно. Дуурч байгаа нэгнээ хараасаар байгаад дуугийг болгочиход шааддаг ийм л нэг юм болчихсон юм байна. Арчаагүй байна монголчууд. Ийм байхаар наадулж ингэсгээд л гараад явчих юм байна уу хаха. Арчаагүй байна та нар үнэндээ. Би бол хийдгээ хийж эхлэе болчихлоо. Монголд очиод тэгээд алуулхал юм шиг шүү гэдэг ийм story хийсэн байсан. Тэгээд одоо энэ story нь бол ингээл амар байгаа зү тийм Монголд очиод бараг алуулхал юм шиг шүү гэдэг чинь бол бүр маш их одоо юу гэдэг үзэн ядалт одоо ийм одоо үгийн дайралт одоо энэ хүн дээр очиж байгаа гэсэн үг шүү дээ тий. За тэгээд одоо энэ наадуулч юм бас ингэж гараад явчих юм шүүгээ шүү гэд тэгсэн шүү дээ. Би бас яг нэг юг нь ярихаа марцсан байна. Бас яг тэр бүлэг хүүхдүүдийн л нэг юм групп чат юм шиг байгаа байхгүй. За тэрнэр болохоор баг юу гэсэн байлаа. Ингээд гараад явчихсан гэсэн байлоо. Одоо ингээд гардаг байгаа яадаг байгаа ч илүүдээ тий. Нэг гадагшаа явах талаар л хоорондоо ярьсан бас нэг тийм чат нь байсан. Мэдээч би энэ бичлэг дээрээ яг тэр чатны хэсгийг нь оруулаад явна. Дараагийн стори дээр нь болохоор ингээл хүмүүс өөрийнх нь ингээд зураг хүргэн дээр ингээд reply хийгээд орж ирсэн тийм одоо чатууд байгаа хгүй. За энэ чатн дээр нь болохоор заван царайтай аалвэ далтар алай хумын гэл одоо ингээд 9 шидийн муухай үгээр энэ хүнийг бас ингээд оромжлоод бичээд байгаа ийм одоо сториг оруулаад 50 байлгаа балаа юмнууд гэдэг одоо ийм юм бичсэн юм байна. За тэгэнгүүтээ бас зургийнхын доор комментууд бичиж байгаа юм л да. За үүн дээр болохоор үхээчээс та гинэ тэнгүүтээ лайва хий зүгээр орхихгүй дээ амлий гэж аахгүй. Энэ бол бүр бүтэн ингээд одоо үгүй заан хийл явж байгаа зү тий. Зүгээр орхихгүй энэ төр гэл тий. За тэнгүүтээ царай муутай ацвэ амиа хорлоод хүчндүүлээ чи янхан минь. Бүр яаж ийм юм одоо ингэж бичиж чаддгийм бэ. За тэгсэн чинь энийг ингээд скриншот хийнгүүтээ нөгөө баг үзээ хүү игээд ийм бичсэн бохоо. Иймэрхүү одоо занл хийлэл иймэрхүү юмнууд болоод байгаа юм байна. Тэгээд энэ байтугай л зөндөө олон чат комментууд очиж байгаа байх. Тэгээд бүр нэрээ. Тэгээ угаасаа хин бичиж байгаа вэ гэдг нь ойлгомжтой нөгөө л хүүхдүүд ах гэж бол би хардж байна. Яагаад гэвэл угаасаа өөр хүмүүс ингэж бичгүүн тодорхой яагаад гэвэл тэр хэдийн хамгийн аимшигтай зүйлүүдийг нь гаргаж ирээд постлоод маш олон хүмүүс түгээгээд хандлт аваад ингээд явж байгаа учраас одоо тэр хүүхдүүд болон тэр хүүхдүүдтэй холбоо хамаарал бүхий хүмүүс юм болов гэж би хувьдаа бол хардж байна. Тэгээд одоо л энэ зүйлүүдтэй тэмцэхгүй болохоо байсан байна. За одоо хэдүүлээ энэ одоо сэтвтэй холбоотой бусад одоо зүйлүүдээс ярьцгаая. За одоо жишээлбэл 130 дугаар сургуулийн хүүхдүүдээс яриа авсан байгаа хгүй. За тэнд одоо ингээд нэг хүү гэх юм уу яг ингээд царайг нь харуулаагүй ингээд бүлгүртчихсэн байсан. Ярилцлага өгсөн бэлээ. За тэр ярилцлаган дээр юу гэж ярьдаг вэ гэхлээр тэр бичлэг дээр гарч байгаа хүүхдүүдийг бүгднийг таньдаг. За тэгэнгүүтээ одоо энэ хэд ингээд гадуур бүлгээр явдаг гинэ 26 дээр за Хүнүү моол, Маршал ялангуяа хамгийн их байдаг газар нь Шангрила гэж байгаа хгүй. Яг Шангрилагийн 4 давхартайдаг фуд кортод ингээд бөөнөр ингээд суугаад байж идэг гинэ. Тэгээд яг тэр одоо хүүхдүүдэд зодох одоо тэр бичлэг хийж байгаа тэр орчид нь Шангрила болон Хүнүү моолын тэр юу гэсэн одоо орц гэх юм одоо тэг хүн нэх явдаггүй камергүй учраас яг тэнд хийдэг гинэ. Тэгээд одоо тэр бичлэгнүүд тэргээс харагдаж байгаа шүү дээ. Яг нэг юм орцонд ингээ хүүхдүүдийг зодоод байгааг нь бол харагдчихсэн шүү дээ. За тэр нь мэдээч хэрэг орон сууцны орц биш гэдэг нь ойлгомжтойсэн. Яагаад гэвэл
орон сууцны орцонд тэгж зодлоо гэх юм бол орон сууцнууд ч одоо дийлэнх нэгдүгээрт камертай хоёрдугаарт хүмүүс байгаа учраас одоо ингээд зодоо нүдэн болоод ингээд уйлаа майлаан орлон чарлаан боллоо гэхэд тэр хүмүүс гарч ирэх нь ойлгомжтой шүү дээ тий. Тэгэхээр хүн байдгүй тийм газар тэр зүйлээ хийдэг байхгүй юу. Тэгэл яг ийм сургуулийн орчинд биш гадуур байдаг гадуур иймэрхүү зүйлүүдээ хийдгээ гэж тэр хүү бол ярьж илээ. Тэгээ тэр хүүгийн царайг ингээд бүлүүрсэн ч гэсэн айгүй зөв гэж би хувьдаа бол бодоод байгаа. Хүмүүсээс яг энэ сэдвээр тэр одоо хүчирхийлэл үйлдэж байгаа те тэр нэгнийхээ биед халдж байгаа хүүхдүүдийн царайг илүү их гаргахгүй ягаад хохирогч хүүхдүүдийн царайг нь ингээд гаргаад байгаа юм бэ? Хохирогч нарыг харин ч бүр ингээд хамгаалах ёстой үстэй царайг нь ил гаргах ёсгүй үстэй гэдэг зүйлүүдийг бас ярьж байгаа хүмүүс ихээхэн харагдчихсан. За үүнээс гадна зариг цэгийн одоо яг тэр KNNAA гэдэг одоо нөгөө Instagram дээр буюу Азаа гэдэг охин байгаа шүү дээ те тэр Азаа гэдэг охины аав руу ярьж байгаа бичлэг нь бас задарсан байна. За тэр бичлэг нэг 2 минутын урттай тэгээд аав руу ингээд уцаар ярьж байгаа байхгүй. Одоо энэ танай охин чинь одоо энэ бүлэгт ингээд байгаад тэр одоо бичлэг хийсэн гэж байна. Та одоо энэ хэргийн талаар мэдсэн үү гэсэн чинь аав нь мдээгүй гэж хариулдаг. За тэгсэн чинь сэтгүүл чинь та ингээд охиныхоо найзуудын талаар мэдэх үү гэдгсэн чинь бас мэдэхгүй гэд хариулдаг. Ер нь бол ингээд нэг хит асуулт тэр аав нь дандаа мэдэхгүй гэдэг хариулт өгөөд ер нь бол өөр хариулт өгөхгүй байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За тэнгуүтээ аав нь болохоор одоо ингээд яг Сүхбаатар дүүргийн цагдаа дээр энэ хэрэг одоо шалгагдаад мэдүүлэг өгөөд явж байгаа гэдэг хариултыг өгөөд одоо өөр юм ярихгүйгээр уцаа бол тасалсан байгаа. Та ер нь охинтойгоо ярилцсан болов тэгээд үнэхээр одоо таны охин хийсэн юм болов тэр бичлэгийг ясаа мэдэхгүй тийм одоо яг нэг шалгах шалгахгүй. Одоо шалгагдаад явж байгаа. За тэгсэн чинь хүмүүс энэ аав нь юу ч мэддгүй юм шүү бараг хүүхдтэй үгүй гэдгийг ч мэддгүй юм шүү гэх мэтчлэн комментууд бичсэн байсан гэдэг нь бол харагдчихсэн. За тэгсэн чинь бас яг зариг цагийн мэн дээр өнөөдөр буюу 3 сарын 11-ний өдөр нэг хохирогч охины ээж ах нь ярилцлага цацагдсан байна. Гэтэ тэр охины ээж нь бол яг нэг сүүлийн нөгөө амар бичлэг байгаа штэ тий. Тэр охины ээж бол биш юм шиг байна. Гэтэ яг ямар хохирогч охины ээж вэ гэдэг нь бол яг тодорхой биш. Гэхдээ л яг энэ одоо бүлгийнхэнд тий бас ингэж дээрлэхүүс охины ээж байгаа байхгүй. За тэрээр юу гэж ярьдаг вэ гэхлээр одоо ингээд охин нь задуулаад биеийн байдал нь бол маш хэцүү байгаа. Тэгээд 2 удаа ингэж амиа хорлох гэж оролцсон, судсан, хансан. Тэгээд одоо бид нар бүр ингээд айгаад одоо ингээд гэрийнхээ тэр одоо цонх мохонд дандаа юм хаалт хийсэн. Бүр ингээд үнэхээр айцтай төвшөөртэй болсон. Би одоо ингээд 40 цаг ингээд унтаагүй явж байна. Ингээд охино одоо ингээд амиа хорлох уу гэдгээс бол маш их айж ийна гэдэг ярилцлагыг хүсэн байгаа байхгүй юу. Тэгээд ээж нь яг одоо охиныг нь зоцсон хэргийн талаар юу гэж ярьсан бэ гэхлээр охин нь ингээд нэг л биеийн өвдсөн байдалтай тий тэнгуүтээ дандаа юм битүү хувц өмсөөд тэгээ бүр өөрөө гэртээ халууны имийг 2 өдөр бүр гэрийнхнээсээ нууж уусан байсан гэж байгаа байхгүй. Тэгээд охиных нь бие өвдөд ахаар нь яасан ийсэн ингээд асуугаад тэгээ битүү хувц өмсөд байгааг нь бас ингээд ойлгохгүй л яваад байсан юм байна л да. Тэгээд бүр ингээд биеийн өвдөд байсан болохоор нь толгойг нь бариулъя гэд бариач тэр очиод бариулсан чинь нүг юу охин нь болохоор өөрөө тайлбарлахдаа би ингээд самсаргүй шатнаас унцимаа гэж тайлбарлаадсан гинэ. Тэгэд бариач тэр очиод бариулсан чинь мэдээч яг энэ одоо эмчнэр те энэ байрдаг энэ хүмүүс ч юм бол мэдж байгаа штэ яг юунаас болсон яасан ийсэн яг ямар гэмтэл ямар байдаг вэ гэдгийг тэр хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгсэн чинь тэр бариач нь болохоор ингээд унсан юм бол биш ээ энэ бол яалтчгүй ингээд толгойроо ингээд цохиулсан юм шиг байна гэж хэлсэн гинэ. Тэгээд ээж нь ингээд охиноо дахиад шалгаагаад асуусан чинь ингээд нуугаал байсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь охин нь өөрөө залгаад ээж би ингээд Шангрилагийн ингээд шатн дээр та намайг ирээд авчаач гэд ингээд өөрөө гуугаа залгасан гинэ. Тэгээд авах гад утсан чинь нэг гар мар ингээд бүр битүү цус болоод бүр ингээд аим шигтэй болсон байсан гэсэн. Тэгээд охиноос яг яасан хийсэн ингээд асуугууд бүр ингээд яг бүрэн бол ингээд бүх процессыг тэг бүх үйл явдлыг бол ингээд хэлэхгүй ингээд баг багаар л ингээд ээжтэй бол хэлсэн гэсэн. Тэгээд ер нь ийм бүлэг хүүхдүүд өөрийг ингээд цодоод дээрлэхэд ер нь бол энэ ингээд олон удаа тавтагдсан зүйл гэж байгаа байхгүй юу. Тэгээд цагдаа дээр ингээд гомдол саналаа өгөөд явхаар цагдаа нь ерөөсөө шийддэггүй тэр хэргийг ингээд хаачдаг гэж бол хэлсэн. Тэгээд яагаад ингэж хаагдаад идэм бэ гэхлээр энэ бол ингэж тэ нэг талын зодон биш ингэж харилцан зодон байна гэдэг зүйлийг хэлдэг. А нөгөө талд болохоор нөгөө шүүхийнх нь дүгнэлт шинжилгээ нь байхгүй болчдөг. Тэгээ эн чинь байхгүй учраас ингэ хаачлаа гэдэг хариултыг өгдөг. Цагдаагийн байгууллагаас яг тэр тухайн хэргийг одоо яг ямар шатнаа байгаа юм бэ? Хаацсан гэж сонсогдсон. Хаасан. Ямар шалтгаанаар хаасан юм бол? Хаандаа зодон маргаан. Тэгээд юу гэсэн гимтлийн зэрэггүй гэсэн. Хэнийг? Одоо хохирогч өгөө манай охины найзыг гимтлийн зэрэггүй гэж ярьж байгаа. Тэгээ яагаад гимтлийн зэрэггүй гэдэг асуудал та нар яриад байгаа юм бэ гэсэн чинь гомдол өгсөн юм аа.
нөгөө гомдол сүүгэмлэгэнд очиод шинж төгсөн чинь тэр охины бичиг баримт одоо тэр нөгөө өгсөн шинжилгээнд төгсөн бичиг тэр баримт байхгүй. Шүүх шинжилгээнд ирээгүй шүү дээ шүүх шинжилгээс өгсөн байхгүй. Тэгээд яагаад яваад байгаа юм бэ гэсэн чинь одоо нэр бүхий охин баас Баясгалан гээд тэр Баяр Баясгалан гээд охины аав нь Баатар Жорж гээд цагдаагийн хамгаалалттай хүн. Шүүх шинжилгээний төвд ажилтдаг хүн гэж одоо цагдаа хүн гэж байгаа байхгүй. Хэрвээ тийм бол энэ нотлогоор даалга болох нь тодорхой байгаа байхгүй. Тэнгүүтээ охиноосоо одоо яг тэр хүүхдүүдийнхаа уцын үг, тэр хүүхдүүдийнхаа хаягийн үг гээд асуухаар охин нь үгүй ерөөсөө тэгж болохгүй, ерөөсөө ингэ залгаж болохгүй гэж бүр ингэ уйлаад бүр амар болдог гинэ. Бүр тэр хүүхдийг тэр хэмжээний одоо байдалд ортол нь тэр мэдрэмжийг өгсөн баахгүй юу. Бүр үнэхээр амар байгаа зү тэ. Тэгээд бас ээж нь маш одоо юм сериосны зүйлийг ярьсан заяа. Тэр нь юу байсан бэ гэхлээр одоо тэр бүлэг охтууд ингээд инстаграмаар өөрсдөө одоо ингээд дүү охтууд руугаа өөрсдөө хэлж бичдэг гинэ. Ингээд аюу юм найрсан юм шиг те сайн уу миний дүү гэл ингээд инстаграмаар танихгүй охтууд руу тэгж бичиж эхэлдэг гэж аахгүй. Тэгээд нөгөө хүүхдүүдээсээ те одоо ингээд нөгөө хүүхдүүдтэйгээ ингээд аюу гоё ингээд найрсгаар ярилцаа тэр хүүхдийг ойлгож байгаа юм шиг болоод тэгээ охтууд чи ялангуяа хин нэг ингээд өөрийг нь ойлгоод байгаа юм шиг ийм мэдрэмжийг авангуудаа бүх нууцаа ярьцдаг гинэ. Бүх ингээд одоо гэр бүлийнхээ байдалч гэдэг юм уу та те бүх нууц юмаа ингээд яриа ярьсных нь дараа болохоро чи одоо ингээд хүнтэй үерхэж үзсэн үү, хүнтэй унтаж үзсэн үү, тамхи татаж үзсэн үү гэл ингээд яг тиймэрхүү асуултуудаа ингэж асуудаг. За тэрнийхээ дараа болохоро нөгөө хүүхдүүдэд дуудаад ингэж дуудахтаа Шангрилад яг дууддаг гэж ээж нь бол ярьж илээ. За Шангрилад дуудаад нөгөө хүүхдүүдтэй хоол унд авч өгөөд те одоо ингээд айгүй найрсаг бүр нэг юм гоё ихчтэй болж байгаа юм шиг мэдрэмжийг ингэж өгдөг гинэ. Тэгээд 3 4 дахь удаагаасаа дуудангуудаа хооронд нь одоо ингээд зодтолтуулах гэдэг. Чи тэрийг зод чи энийг зод гэдэг гинэ. Тэгээд нөгөө охтууд нь зодохгүй болонгууд өөрсдөө нь зоддог. Яг тиймэрхүү байдлаар энэ цикл явдаг гэж тэр ээж тайлбарлаж байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр амар байгаа зү те. Бүр юу гэсэн үг юм бэ? За тэгэнгүүтээ одоо нөгөө хүүхдүүд ингээд одоо өөрсдөө зодчихж байгаа штэ. Тэнгүүтээ эцэг ихтэй бити хэл. Хэрвээ эцэг ихтэй ингээд хэлэх юм бол одоо ингээд чамаа ингээд зүгээр байхгүй гэх мэтчлэн ингээд дарамталдаг. За тэнгүүтээ чи эцэг ихтэй хэлсэн ч гэсэн одоо ингээд манай аав цагдаа манай тэр тим энэ ийм гэд нөгөө нэг одоо юу гэдэг өөрсдөө нөгөө арт талаа хэлээд танаа эцэг их байсан ч гэсэн угаасаа ингээд бараг л одоо амжилт олохгүй. Тийм болохоор энэ бол угаасаа одоо юу гэдэг тэр хүүхдүүдийг айлгаан сүрдүүлж байгаа зүйл нь яг энэ байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр чин тэр жоохон хүүхдүүд бол угаасаа итгэж штэ. Би ингээд хэлэх юм бол эдгээр бүр намайг юм байна. Би ингээд хэлэх юм бол угаасаа эдний аав ээж ингээд цагтаа юм чин эдний тэр тийм юм чин угаасаа манай аав ээж угаасаа барахгүй байна ч юм уу тий. Хүүхдэл юм чин итгээд тэр өнгөнд нь ороод автах нь ойлгомжтой. Бүр тийм байдлаар ингээд тарих толгойг угаадаг байгаа байхгүй юу. Өнгөтэй бүр би ингээд хар тамхи хэрэглээд одоо ингээд миний хар тамхины асуудлыг ч гэсэн цагдаа нар яагаачгүй штэ гэж хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд чинь үнэхээр одоо юу гэдэг нь тэрэнд нь орох нь ойлгомжтой. Одоо сая сүүлд нэг Эпстейн хэрэг гэл бөө юм болоод байгаа штэ тий. Тэнгүүд Эпстейн ч гэсэн яг тэр ирсэн одоо охтуудаа тиймэрхүү байдлаар айлгаан сүрдүүлдэг байгаа байхгүй. Би одоо энэ цагдаагийнхныг танин тэр цагдаагийн даргаыг танин та нар ингээд миний эсрэг хөтлөгээд угаасаа ингээд амжилт олохгүй шүү гэдгийг үгээрээ үйлдэлээр бас ингэж харуулдаг байсан байгаа. Одоо жишээлбэл тэр охтуудаа ингээд байхад нь нэр нөлөө бүхий хүмүүсийг гэртээ одоо авчирч ураад чи ингээд инглихэд би хүнтэй танил шүү. Чи бол ингээд одоо юу гэдэг амжилт олохгүй шүү гэдгийг харуулдаг байсан байгаа байхгүй. Гэхдээ тэр хүний цаана айдас байдаг байсан гэж одоо тэр подкаст нэр тайлбарлаж байгаа байхгүй. Би бол тэрэндээ бол санал нэг байгаа. Яагаад гэвэл үнэхээр тэр хүн хэрвээ айгаагүй юм бол те заавал тэгж одоо ийм цагдааг би танин, тийм хүнийг би танин гэж хэлэх шаардлагагүй штэ. Үнэхээр айгаагүй юм бол. Яагаад гэвэл үнэхээр ингээд араалаад одоо юу гэдэг тэр хүмүүст дуурайд үнэхээр тэр хүмүүсийг дууг ингээд хааж чадах одоо хэмжээний бүр үнэхээр тийм юм бол тэр хүн ингээд хэлэхгүй сүрдүүлэхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс хэлсэн ч гэсэндээ шууд арга хэмжээг наваад одоо юу гэдэг нь шууд хаагаал явчих штэ. Гэтэл тэр хүн өөрөө айцтай байсан учраас тэр хүүхдүүдийг юмд гуруулахгүйгээд тэр хүүхдүүдийг одоо ингэж өөрийг нь илчлүүлэхгүйгээд тиймэрхүү байдлаар тархинд нь айлгах одоо зүйлээ хийдэг байсан баахгүй. Тархинь угаадаг байсан баахгүй. Тэгэхээр энэ хүүхдүүд ч гэсэн яг тэр талаар адилхан байгаа зү тий. Үнэхээр л тий ингэж аав ээж нь зохицуулчихна гэж бодож исэн бол зүгээр тэрийг хэлэхгүй байж болно штэ. Тэгтэл бүр албаар манай аав хин гэдэг юм мэднэ зү. Манай аав ийм цагтаа гэд хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүн одоо тэр хүүхэд ч гэсэндээ одоо тэр нүүнийг зодооны хийгээд байгаа хүүхэд ч гэсэндээ өөрөө айцтай учраас албаар сүрдүүлж тэр хүүхдийн дууг нь хориулах гад албаар ингэж сүрдүүлж ийн гэж би хартж байгаа. За тэгээд хохирогч охины ээж нь бол иймэрхүү байдлаар ярилцлага өгсөн байгаа. За тэнгуүтээ яг тэр ярилцлагын төгсгөлд одоо ингэж цагдаа дээр очив юм уу яасан ер нь бол ингээд тэр
одоо бүлэг хүүхдүүд те тэр зоцсон хүүхдүүд болон энэ хохирсон хүүхдүүд болон аав ээжнүүд нь ингээд уулзсан юм байна. За тэгсэн чинь яг тэр нэг Юки гэдэг охиных нь ээж нь бол ирсэн юм байна. За тэнгуүтээ тэр ээж нэрэнгүүтээ яг яасын ийсэн гэдэг одоо асуудал дээр ингэж одоо юу гэдэг нь жоохон ийм уул суурьтай та ингэж хандахгүй одоо би ингээд охиноосоо сонссон манай охин бол тийг зодоогүй гэсэн. Манай охин бол яг тэгэж ингэж цохоогүй гэсэн гэд айгүй ийм байр суурьтай бол хандчихсан. Би бол тэр ээжийг ерөөсөө ойлгоогүй. Тэгээд надтай ингэж ярихын оронд бүр мандаа хүүхд рүү те чи тэгээд яг яаж гимцэн чи яг яасан гэд бүр ингэж аюу их дайраад байсан. Би тэрийг бол ерөөсөө ойлгоогүй гэх мэтчлэн тэр ээж бол ярьж илээ. Миний хувьд бол тэр ээжийн ингэж дуугарч байгаа хүүхдээ хамгаалж байгаа энэ бол үнэхээр зөв гэж бодож байгаа. Яаж ч утсан эцэг эхчүүд ингэж одоо дугаарч хэлж ингэж хөдлөх хэрэгтэй байхгүй те. Тэгээд тэр Юки гэдэг охины ээж нь болохоор би одоо ингээд дахиад ирж чадахгүй би ингээд дэлгүүр ажилуулдаг дэлгүүрээ байн ингээд хаагаад ингээд байж чадахгүй гэх мэтчлэн хэлсэн гэд тэгчээсэн. Тэгээд одоо юудсан цагдаа дээр энэ асуудлыг яаж хэрхэн шийдэгдэх нү те. Одоо нэгэнт ингээд нийтийн ийм анхаарлыг авсан учраас яаж шийдэгдэх нү харж тэгээд энийг нь бүр л одоо юу гэдэг ингэж биднэрт мэдэгддэг байгаасаа гэж бол би хүсэж байна. За одоо хэдүүлээ яг уг асуудалт буюу яг энэ сэдвт бусад хүмүүс яг юу гэж харж байгаа вэ гэдэг болоод бусад одоо яригдах зүйлүүдийн талаар ярих гэж бодлоо. За хамгийн ихэнд ярих зүйл нь гэх юм бол одоо тэр Баяр Баясгалан гэдэг охин байгаа шүү дээ. Одоо нөгөө манай аав цагдаа гэд байдаг охин байгаа шүү дээ. За тэр охин нэг юм мотоциклны нэг юм клубт бас хамаарагдт юм байна. За тэгсэн чинь тус клубээс нэг юм мэдээлэл хийсэн байгаа. За үүн дээр болохоор мэдээлэл захим орчинд өсвөр насны хүүхдүүдийн нэгнийгээ дээрлэж буй агуулгатай бичлэг зураг нийтлэгдэнд хүргэж байгаатай холбогдуулан уг бичлэгт Power Ladies Moto клубын гишүүн асан Баяр Баясгалан оролцсон асуудалд манай клуб албан ёсоор байр сууриа илэрхийлж байна. Баяр Баясгалан нь клубын гишүүний ёс зүйн хандлага сахилах хариуцлагатай холбоотой асуудлаар клубын зүгээс удаадараа өгсөн сануулга шаардлагыг үйл биелүүлж клубын дотоод журам ёс зүйн зарчмыг зөрчсөн тул 2026 оны 1-р сарын 14-ний өдрөөс Power Ladies Moto клубын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргаж тухайн өдрөөс эхлэн гишүүнчлэлийг албан ёсоор тусгарласан. Түүнчлэн клубын үйл ажиллагаанд гишүүнчлэлийн бүрэлдэхүүнд зохион байгуулалтын шинжилэл хийж шүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон болно. Иймд клубын гишүүнчлэлээс хасагдсан хүмүүсийн үйлдэлийг Power Ladies Moto клуб болон бус клубын гишүүдтэй холбон тайлбарлахгүй байх, клубын нэр хүндтэй холбон мэдээлэл түгээхгүй байхыг нийт захим орчин хэрэглэгчдээс хүсье. Хүндэтгсэн Power Ladies мотоцикл клуб гэд ийм одоо мэдээллийг ингэж оруулсан юм байна. Тэгээд одоо яг л те бусад байгууллагууд, бусад одоо зөвлөгөөд, бусад үйл ажиллагаанууд те яг л ийм хүмүүстэй ийм хариуцлага хүлээлгэж чаддаг, ийм одоо арга хэмжээ авч чаддаг бол яг үндэ энэ олон хүмүүс ингэж гаархаж одоо юу гэдэг нь те ийм амар өгүүлбэлүүд бас гарах нь арай багасах байсан шүү дээ те. Гэтэл чадахгүй байгаа байхгүй тий. За дараагийнх нь одоо тус сэдв асуудалтай холбоотой сошиалээр нэлээд олон хүмүүс дугуйч хэлсэн байлээ. Одоо жишээлбэл Ган Жавхлан байна. За Ган Жавхлангийн дүү бас хэм байгаа Эни гэдэг байгаа. За тэнгуүтэй Маргадисэн байна. Одоо Маргадисэн жишээлбэл өөрөө бас яг юм бүлийг төртдөг байсан. Тэгэд энэ бол үнэхээр юм хэцүү зүйл байдаг. Тэгээд ийм бүлийг хийж байгаа хүүхдүүд өөрсдөө бүр ингэж дог байна, кул байна гэж бодоод байдаг. Яг үндэ бол тийм биш шүү гэдэг одоо хутга ахуулгатай постыг оруулсан байсан. За гүтээ бас амарчон дуурсан байлээ. Гэмтчил ер нь бол нэлээд олон хүмүүс дуурсан байлээ. Бас дуучин амархөө бүр яг энэ асуудлын талаар бүтэн 40 хэдэн минутын бүр бичлэг хийгээд оруулсан байсан. Тэгээд энэ асуудал дээр те одоо энэ инфлюенсерүүд, олонний танилуд, уус төвчд одоо дуурахгүй бол болохгүй байна. Энэ бол арай хэтэрхий юм асуудал болж шүү. Хүүхдүүдтэй анхаардаг байя гэх мэтчлэн дуурсан байсан гэдэг нь бол харагдчихсэн. Уу яг эдгээр хүмүүсээс гадна одоо яг сошиал дээр урд нь нөгөө бүли хийдэг байсан гэж яригддаг байсан. Одоо нүний Немо, Мишель, Жери гэд 3 жүжигчин баа штэ тий. Би яг хочоор нь дуудчихлаа. Тэгээд энэ 3-ын зураг дахиад сошиалэр гарч ирээд дахиад яригдаж эхэлсэн баа. За энэ 3-тай холбоотойгоос гадна одоо нөгөө кофе асуудаг гэдэл яригддаг штэ тий. Яг энэ хэдтэй холбоотой сэдвүүд дахиад гарч ирсэн. За одоо жишээлбэл энэ Урка Чойжл гэдэг Facebook дээр хүн байгаа хгүй юу. За тэрээр эхнээс энэ 3 жүжигчнийг хөөрхөн гоё гэж шүтээдэл байгаа биз. Тийм байж одоо хүүхдүүдээ сургууль орчин бусад газарч дээрлэхэлтээс хамгаалж чадах уу? Хүүхдүүдийн дээрлэхэлт энэ 3-т ямар хамаатай юм гээд бодож байна уу? Маш их хамааралтай. Нотлогоотой, баримттай, бусдыгаа дээрлэж зодож байсан гэсэн яриа явсан тэр үед л нийтээрээ
эсэргүүцэж нийтээрээ үзэн ядаж бүр хэргийг нь нөхөн шүүх байсан юм. Ийм үйл явдал болоогүй юм шиг одоо хүртэл эднийгээ шүтэн биширсээр байгаа тул хүүхдүүд яадагчгүй штэ яавал гэж гисэн бодолтойгоо бусдыгаа зодож дээрлгэлж бүр бүлэг хүчин болж зэрлэгштэй. Voice дээр хүртэл хүчирхийллийг онгой болгон ярьж байсан Баачкаг шүүгчээр сунган бүр багт нь орох гэж шүтэн биширсэн. Манайхаас өөр улсад бол эсэргүүцэн чигсэж байгаа штэ. Дуучин Сэрчмаа байна. Тэр онгой гихч эмгтэй хүнийг согтоож байгаад цэцэг алттал нь хүчинцэн сонсоод тастаас инээжсэн. Одоо бас л шүтээстэй. Ямар нэгэн эмгтээчүүдэд зориулсан юмны сурталчилгаанд яриад байх шиг байсан. Би бол шууд сонгоогүй. Монголчууд хүчирхийлэгчдийг өөрийн мэдлгүй дэмжиж байдаг. Яагаад гэвэл нийтээрээ тийм ухамсар суугаагүй гэдэг ийм одоо постыг оруулсан байна. Дараагийн хүн болохоор би өмнөх нэг бичлэг дээр бас ярьжсэн идэрч хавлан гээд Facebook дээр ийм идэвхтэй пост оруулдаг хүн байдгаа гэж ярьжсэн шүү дээ. Тэрээр бас яг энэ гурвын яг тухайн үеийнхэнтэй яригдчихсэн одоо постыг оруулсан байгаа байхгүй юу? Энэ гурван жүжигчин бүсгүй суйс цурдаг байхдаа доод курсын хогтуудыг зоддог нэг охины хамрыг хууртал зодсон талаар хохирчт нь шүгэл үлээж эхэлжээ гэдэг бүр яг тухайн үеийн ийм одоо нийтлэг гэх юм уу та тий зургийг нь оруулаад за тэнгүүтээ хүчирхийлэгч эгч нарын даагчид улам их ихсээд тэднийгээ хөөргөж дэмжиж байдаг нийгэмд дүүнраас нь яг юу хэлэх вэ гэдэг ийм постыг ингэж оруулсан байна. Тэгээд би бол эднэртээ үнэхээр санал нийлж байгаа яаж ч бодсон доо тий үнэхээр тэр хүмүүст ингээд арга хэмжээ авч чадахгүй байхад тэр хүүхдүүд хүртэл харагдаж байгаа зү тий тэр сториг оруулаад даагчаа нэмэх гэж дийнийгээ зодож байгаа сториг оруулна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ тий Арагхан болохоор өсөө төвшөө гэд айгүй хөөрхөн хосууд идэв штэ тий блог хийдэг, рил хийдэг та хэд манаас бүгдээрээ мэддэг байх гэж бодож байна. За тэгсэн чинь төвшөө болохоор өөрийнхөө трец дээр нэг юм бичвэрийг бичсэн байгаа. За үүн дээр болохоор одоо тэгээд тэр хэдэн залбин бацаануудыг яах нь юу сторидох нь гэд сошиал дээр дагаад шүтэн бишрээд шаагаад байв. Хүний толгой дээр халуун кофе асгаад инфлюенсер болсныг хүүхэн байгаа шүү гэдэг ийм одоо постыг бас ингэж оруулсан байсан. За тэнгуүдээ бас трец дээр явж исэн нэг постыг харсан. За энэ болохоор Алтра Аги гэдэг хүний оруулсан зүйл байгаа хгүй юу. За тэрээр алаад чимдаанд хийжээд байхад хэрэг үүрхгүй гарч болдог юм байна гэж ойлгоод иймэрхүү хэрэг газар аваад байна да гэд ийм одоо зүйлийг оруулсан байна. За дараагийн ярих одоо зүйл маань гэх юм уу да тийм одоо би ингэж сэдв дотроос сэдв гаргачаад байгаа шүү дээ тий. За дараагийн ярих сэдв маань болохоор одоо хүмүүс бас ингэж талцаад байгаа хгүй. За тэрний үе гэхлээр одоо ингэж тий нэгнийгээ ингэж бүүлээддэг, нэгнийгээ ингэж аимштай хэрцгийгээр ингэж зоддог энэ хүүхдүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй. За арга хэмжээ авахдаа хувийн хэрэг дээр гэх юм уу да тий. Одоо тэр хүүхдүүдийг дахиж ихтэй сургуульд орохгүй болтолно. За дахиж ингэж ажилд орохгүй болтолно. Одоо нэг юм яах ёстой. Одоо тийм арга хэмжээг авах хэрэгтэй гэдэг зүйл яригадаад байгаа байхгүй юу. За яг үүнтэй холбоотойгоор хотын даргын орлогч амар төвшин бас нэг одоо яасан юм байна. Түүнтэй холбоотой нэг пост явж байгаа. За энэ пост нэр болохоор зариг цэгийн миний оруулсан пост байгаа байхгүй. За үүн дээр амар төвшин нь дунд охин маань дээрлэлтэд өрцөн 2 жилийн турш сургуульд нь хандаад үр дүнд хүрээгүй. Хариуцлагын систем байх ёстой гэд одоо ийм зүйл ингэж яригадаад байгаа. Яг энэ талаар хүмүүс сошиал дээр хоёр хуваагдаад байгаа. За нэг хэсэг нь болохоор те энэ нь ингэж зөв өө одоо ингэж те нэгнийгээ бүр ийм болтол ингэж бүүлээдээд хүнийг ийм болтол нь одоо ингэж зодоод те хүнийг хүн биш одоо зүгээр одоо юу гэдэг те хүн гэж харахгүй ингэж зодж байгаа хүүхдүүд хувийн хэрэг дээрээ тийм юм бичүүлэх хэрэгтэй. Тэр хүүхдүүдийг одоо ингэж ихтэй сургуульд орохгүй болтол нь ажил дээр гарахгүй болтол арга хэмжээ авах хэрэгтэй гэж харж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүсийн цаашдынхантай алсын харааны юу байна вэ гэхлээр одоо ингэж 10 жил тахта ийм зэрлэг байгаа хүмүүс ихтэй сургууль сураад одоо бүр ийм том албан тушаал дээр очих юм бол бүр аимшигтай хэргийг хийнэ гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Нөгөө талд болохоор хүүхдүүдэд арай ч ийм зүйл байж болохгүй. Тэ хүний амьдралыг одоо юу гэдэг те хүн болон алддаг. Тэгтэл ингэж бүр хувийн хэрэг дээр нь те бүр ингэж сурах боломжгүй болтол нь ажилд орох боломжгүй болтол нь ингэж хандаж болохгүй гэж харж байгаа хүмүүс байна. Та хэд маань үүн дээр яг юу гэж бодож байна манайхаа тэрийг комент хэсэгт бүр заавал бичээрэй. Би болохоор яг ингэж дараа гарах үр дүнг нь яг үндэ мэдгүй байгаа хгүй. Яг энэ нь зөв гэж бол үнэхээр би хэлж чадахгүй байгаа. Тэгэд яг хүмүүсийн ингэж харж байгаа өнцгөнтэй айл нь бас үнэн ч юм шиг зөв ч юм шиг яг үндэ надад тэгээ санагдаад байгаа байхгүй. Үнэхээр тэр хүмүүс ингээд сурч боловсроод бүр ийм байгаа хүн үнэхээр ажлын байран дээр гараад бүр ингээд том албан тушаал очих юм бол нэрээ яах бол тэр бол бас ботхоос амар ч юм шиг те. Нөгөө талаасаа бас хин нэгний амьдралыг бүр тийм амар болгох ёсгүй ч юм шиг. Би бол яг юу гэх мэдэхгүй байна. Тэгээд гадаадад яадаг вэ гэд харахаар одоо тэр хүүхдүүдэд одоо арга хэмжээг нь бол авд юм байна л да. Одоо жишээлбэл манай Монгол шиг бас биш юм шиг те. Одоо юу гэдэг хин нэгэн хүний дараа цэргийнх нь хүүхэд байх юм бол тэрийг ингээ хаацаалаад яаж иж агаад хэргийг хаагаад эсвэл ингээд хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь хандуулаад ингэж
гаацалдаг юм бол байхгүй. Яг гэхдээ байхгүй гэж бас яг хэлж болохгүй юм байна. Одоо жишээлбэл хэдүүлээ яг Непстийн хэргийг харж байгаа шүү дээ. Үнэхээр ийм одоо ар талтай хэдий ингээд Америк улс чинь ингээд хөгжчихсэн те Монголоос хэд дахин илүү хөгжилтэй явдаг улс мөртлөө ийм байхад манад одоо тийм би болохоор сүүлээс ингэж утсан л да улс орон болгонд ийм хэрэг байдаг. За тэнгүүтээ бас л арт талаар ямар нэг юм шийдэгддэг. Угаасаа шийдэгддэг. Улс төртэй холбогдоод шийдэгддэг юмнууд угаасаа байдаг юм байна. Зөвхөн монголоор ч ингэж зогсохгүй мэн гэж айгүй хаардаг болсон. А гэхдээ одоо яг тэр Япон болон Солонгос нэрт яг яадаг вэ гэхлээр үнэхээр тийм юм бол ингэж найраагүй. За тэнгүүтээ тэр хүүхдүүдийг одоо тэр шийдгэх ёстой яг хуулийнхаа дагуу улсынхаа тий хуулийнхаа дагуу шийтгэл юмыг ноогдуулаад яавдаг. За тэнгүүтээ засан хүмүүжүүлдэг. Одоо сэтгэл зүйчтэй хүртэл ингэж ажилуулдаг. Тэгээ яагаад ийм хийхээр боловч гэдэг юм уу да тий. Яг юм цохих хөстэй арга хэмжээг нь аваад явж чаддаг юм байна. Гэтэл Монголоос яг тэгж чадахгүй гэдэг бас юм асуудалтай юм шиг тий. Ийм учраас би яг яахсан болоо гэдгийг мэдэхгүй байгаад байгаа. Тийм болохоор та хэд манаас юу гэж бодож байгаа гэдгийг манайхаа комент зэгт бичээрэй. Би бас яг зарим хүмүүсийнхаа одоо бичсэн сэтгэлээс нь маш их суралцдаг. Ингээд мэдгүй зүйлүүдэж гисэн мэдэж авдаг. Нөгөө талын бас хүмүүсийн харах өнцгнээс юу байна гэдгийг харж авдаг шүү. Тийм болохоор та хэд манаас заавал комменто бичээрэй. Тэгээд яг энэ асуудалтай энэ сэдвтэй холбоотой яригдах зүйл нь юу гэх юм бол яг юм харьцуулсан бичлэг яваад байгаа. За тэр нь яг л юм орцонд бас болж байгаа үйл явдал байгаа байхгүй тий. За тэнгуүтээ хин нь ингэж гой хүмүүжээд хин нь ингэж хүмүүжд юм бэ гэд харьцуулсан бичлэг яваад байгаа. За тэр нөгөө харьцуулагдаад байгаа бичлэг нь юу вэ гэхэлэр ангийнхаа хүүхдтэй ингээд одоо хорцонд нь гэх юм уу гэрээс нь ингэж гаргаж ирж хагаад төрсөн өдрийн дуу дуулаад бүгдээрээ уцсныхаа гэрлийг асаагаад лаа асаагаад торт бариад гэсэн чинь нөгөө хүүхдэн бүр ингээд гайхал та нар ямар хөөрхөн юм бэ гэл ингээд бараг уйлаад илүү яалаа нэг тийм хөөрхөн хүүгийн бичлэг фэйсбુક дээр явж исэн бохгүй. За тэгсэн чинь хүмүүс дахиад яг тэр бичлэгийг гаргаж ирээд ямар хүүхдүүд нь ингэж гоё зөв хүмүүжээд ямарууд нь ингэж бүр ийм амартай бүр ингэ амтэр шиг бүр ийм аимшигтайгаар хүмүүжд юм бэ гэд хүмүүс харьцуулсан тийм бичлэг бол их явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. За одоо хэдүүлээ яг энэ бичлэгнийхаа үндсэн одоо яг 2 дахь хэсэг рүү буюу миний үзэл бодол яг юу байгаа вэ гэдэг талаар ярих гэж бодож байна. За энэ асуудал дээр болохоор энэ бол үнэхээр амар хэрэг байгаа байхгүй тий. Би одоо ялангуяа ер нь л ингэж одоо хүн зодж байгаа ийм зүйлийг бол харж чаддаггүй. Эхнэр нь нөхрөө зодох тий 2 эрэгтэй хүн зодтолдох, за 2 эмэгтэй хүн зодтолдох ч юм уу. Ер нь юм зодоо нүдэнтэй багаасаа ингэж харж чаддаггүй, бүр ингэж айгүйх айдаг, чичирдэг, бүр ингэж сандраад бүр ингэж нэг тийм байдаг хгүй би. Одоо жишээлбэл манай нэг юм хурш байдаг гэсэн. Би гэдэг нөгөө аавын дамжирдаг жоохон байсан л та 10 жилдээ бараг байсан санагдчихээн. Тэгсэн чинь манай хурш эхнэрээ ингэж зодоод хүүхдүүд нь уйлаад би бүр тийм чимэнд үнэн голоосоо дургу бүр үнэхээр дургу тэгээ тиймэрхүү ирчүүдийг бүр үнэн голоосоо үзий яддаг тэгээ тийм хүн бохгүй. Тэгээ би бүр цагдаа дутах ер нь л тухайд ингээд нэг цагдаа дутах гэдгийг яг үндэ мэддэггүй л байсан. Ингээд яг тэр үед чинь ингээд юм хөгжөөгөө те одоо бид нар ингээд гэр бүлийг хүчрхийлэх мэдсэн бол заавал цагдаа дутаараа гэдэг ойлголтыг одооных шиг ингээд амар хөөгдөггүй. Одоо жишээлбэл 108 гэдэг дугаарч байдаггүй байлаач гэдэг юм уу да те тиймэрхүү байсан. Тэгээд би юу хийсэн бэ гэхэлэр би ингээд ер нь л өөрийн мэдлгүй тэр айлын хаалгыг нүдээ зогсчихсан байхгүй. Бүр ингээд бойл гэсэн бүр ингээд нүдээд зогсчихсан. Тэгээд магадгүй тэр ингээд хаалга онгоолоод намайг ч гэсэн ингээд байрч аваад зодохыг бол үгүйсэхгүй шүү дээ. Гэхдээ ерөөсө тэрнээс айхгүй. Одоо үүдийн тэр надад ямарч хамаагүй. Зүгээр л тэр эмгтэйгийн тэр хүүхдүүдийн уйллаад байгааг нь би ингээд сонсч чадахгүй бүр ингээд үнэхээр амар хэцүү. Одоо үүдийн тэрийг төвчээгүй гэх юм уу да тийм болоод хаалга нүдээ зогсчихсон. За тэгсэн чинь манай аав ичээр хөөч ингээ мэдрэл юм орооч хүү болооч гэд намайг бараг загнаад нэг тийм зүйл болж исэн байхгүй. Тэгээд тухайн айл бол одоо юу гэдэг яагаагүй хаалгач нэгээгүй. Тэгээд яг тухайн үед бол тоож болж исэн. Нэг тийм зүйл бол болж исэн. Тийм учраас би ингээд нэгээ дээрлэх, нэгээ зодох гэдэг юмд үнэхээр дургу. Тэгээ зодох гэхээс илүү бас ингээд зарим хүмүүс ч ингээд одоо юу гэдэг хүмүүсийн нэг мухай дээрлэхүүгээр харьцдаг шүү дээ, тэ. Би тийм юмд ч гэсэн бүр үнэн голоосоо бүр чин сэтгэлээсээ бүр үнэхээр дургу байхгүй. Тийм болохоор би яг энэ асуудал дээр гэх юм бол бүр
яг тэр бичлэг юмыг нь үзээд ялангуяа тэр нүгдийг ээжийн яриа байсан шүү дээ. Би тэр ээжийнх нь яриаг сонсоод чин сэтгэлээсээ миний бүр үнэхээр дургуурсан. Бүр яаж чадчихна тэгээд бүр ингээд одоо юу гэдэм бүр үнэхээр аимшигтай миний бол үнэхээр дургу хүрсэн. Тэгээд одоо тэр авах хөстэй арга хэмжээг нь аваасаа тэрийгэ бид нарт ч гэсэн мэдэгдээд яваасаа цагдаагийн байгууллагаас юм мэдэгдэл хийгээсэ гэж бол би хүсэж байгаа. Тэгээд манай монголчууд иймэрхүү зүйл дээр юу гэж хандаад байна вэ гэхлээр ингээд хайчаад байгаа байхгүй юу? Нэг хэсэг те ямар амар юм бэ инглээ тэглээ гэл ингэснэ хайчаад байгаа. Бид нарт юм ямар ч гаргалгаа гэдэг юм алга. Одоо ингээд ийм зүйл болчлоо. За окей те угаасаа болцсон шүү дээ. Болцсон, цацагдсан. За тэгвэл энэс цаашаа яах юм бэ гэдэг ямар ч гаргалгаалга. Гэтэ яг үндэ энэ гаргалгааг нь бид нар ингээд бодоод суучих биш. Одоо гэдэг нь тэр бодлого боловсруулдаг. Тэр төрд ажиллаж байгаа. Ингээд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжж байгаа хүмүүс яг үндэ бодох хэрэгтэй байхгүй юу? Энэ асуудал ч гэсэн яг л тийм асуудал байгаа байхгүй тий. Бид нарт ямар ч гаргалгаалга яг яах ёстойг ингээд тодорхойгүй. Тэгээд ажиглан сүүлийн үед бүр хит хитэн шүүх хурал маш олон хүмүүсийн хандлтыг авсан шүүх хурлууд боллоо. Гэтэл арт иргэд тэр шүүх хуралтай нь санал нийлэхгүй зүйлүүд зөндөө гарч ирсэн шүү дээ. Тийм мөртлөө тэгээд одоо ингээд мартагдаад хаягдаад орхигдсон байгаа байхгүй юу? Энэ бол үнэхээр гонигтай газтай те. Би тэгээд өнөөдөр энэ бичлэгээ хийхээс өмнө ингээд бодлоо л доо. Одоо ингээд биднэрт угаасаа ингээд хийж чадахгүй зүйлүүд зөндөө байгаа шүү дээ. Одоо бид нар энэ болгонтой тэмцээ те. Одоо ингээд авилгалын эсрэг тэмцээ. Одоо ингээд те марын хаалга бла бла гэсэн юмны эсрэг тэмцээ. Бүгдээрээ дотроо тэмцээ гэж бодож байгаа. Бүгдээрээ сошиал дээр чатгараа дуурч байгаа. Гэхдээ яг ингээд хөрсөн дээрээ буугаад тэмцэж чадчихна гэвэл чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа бид нар чадахгүй ч юм байна. За тэнгуүтээ яг бидний чадах зүйл юу байгаа юм бэ гэд би зөв жоохон бодож үзлээ л дээ. Тэгээ би хоёр юм байгаа юм байна гэж бодлоо. За эхнийхэн зүйл юу гэх юм бол одоо яг тэр нийгэмд сөрөг одоо ингээд хүмүүс байгаа штэ. Яг одоо саяны хүмүүсийн хэлсэн жишээч байна те. Яг ийм хүмүүс байна. За тэнгуүтээ нэгдүгээр бид нар тэр хүмүүсээс салах хэрэгтэй байна. Тэр хүмүүсийг дагдаг бол unfollow хийх хэрэгтэй байна. Хамгийн ихэнд хийх ёстой зүйл яг тэр юм байна. Яа тэгвэл бид нар яг хин хэнийг ингээд дагдаг вэ? Магадгүй ингээд яг эд ингээд гоё гарч ирж явах үеэр нь дагчаад тэгээ мартчихдээ юм байна л да. Одоо нэг Facebook дээр, Instagram дээр бид нар маш олон найзуудтай, маш олон хүмүүсийг дагдагч гэдэг юм уу да тий. Тийм учраас хизээ нэгэн цагт дагчаад тэр хүмүүсийн талаар юм янз бүр юм ингээд гараад ирэнгүүт ингээд тоодгүй анхаарал хандуулах хүмүүс бол зөндөө байт юм байна. Би болохоор тэр болгон дээр үнэхээр анхаарал хандуулдаг байхгүй. Тэр хүн нийгэмд сөрөг өөр дагавар авчиж байгаа тий. Сөрөг байдлаар ингэж гарч ирээд одоо юм тийм бол би бол ерөөсөө дагтгүй. Би дагсан байсан бол бүр заавал ингэж хайж агаад орж агаад бүр тэр хүний заавал unfollow бүр хийдэг заяа. Яг нь report л хаашаа. Гэтэ юу нь бол дахаа болдог. Бүр заавал тэгдэг. Гэтэл хүмүүс тэгдэггүй мэн. Би тэрийг яаж мэдсэн бэ гэхлээр нэг найзтайгаа хамт ингээ машинд нь явж агаад тэгээ миний утас унтчлуу яалаа. Би найзынхаа утсаар ингээ Instagram руу ингээ ороод ингээ харж ирсэн аахгүй. Тэгээд би чиний юу н хин хэнийг дагдаг чи харчих юм марч гэл нэг юм толом шоглоом болгож хараад гэсэн чинь манай тэр найз ингээд яг тэр одоо нийгэмд сөрөг үр дагавар авчираад байгаа хүмүүсийг ингээд дагдаг байгаа байхгүй. Тэг би асууж байхгүй чи яагаад энэ хүн ингээд дагдсан бэ гэсэн чинь аль дээр ингээд дагцсан байсан юм бэ л үү. Мэдхгүй би бүр дагдгаач мэддэггүй шүү гэж хариулсан зөө. Тэгэхээр бид нар тиймэрхүү байдлаар тэр хүмүүсийг ингээд дагаад хөөргөд байд юм байна. Одоо болио. Одоо тэр хүмүүсээ бүгдээрээ тэрүүг нь хий. Одоо ингээд дахаа болио ядаж тэ тэр хүмүүсийн хийж байгаа юмыг нь харахаа үзэхээ болох хэрэгтэй мэн. Нийгэмд сөрөг нөлөө авчирж байгаа хүмүүсийг хэдүүлээ юун түрүүнд тэгэхээр өөрсдийнхөө одоо энэ сошиал хэрэглэнээсээ байхгүй болох хэрэгтэй байна. Эхнийх нь. Хоёр дахь нь юу гэхээр хэдүүлээ хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй байна. За энэ нь болохоор таны хүүхэд одоо дээрлүүлээд байна уу? Таны хүүхдэд ямар нэг юм асуудал байна уу гэдгийг нэгдүгээрт мэдхийн тулд нөгөө талаасаа тэр дээрлэхэд байгаа бусдад буюу бусдын хүүхдийг ийм хэцүү байдалд оруулж байгаа хүүхдүүдийн нэг нь таны хүүхэд байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Угаасаа энэ бичлэгээ хийх гээд ингээд маш олон хүмүүсийн бичлэг юмнууд ингээд сонсоол байгаа шүү дээ. Гэсэн чи яг зарим хүмүүсийн гаргаж байгаа өнцг нь бас яг нөгөө талаасаа зөв байгаа байхгүй. Яа тэгвэл энэ хүүхдүүд рүү ингээд айгүйх дайраад байгаа нь бид нар өөрсдөө энэ нийгмийг бүтээчээд одоо ингэж байна гэдэг зүйлийг бас хүмүүс ингэж яриад л байна л да. Бид нар өөрсдөө ингэж ажил гэж явсаар агаад хизээж хүүхдүүдтэйгээ ярихаа хоош нь тавиад хизээж хүүхдүүдтэй анхаарал хандуулахаа хоош нь тавьчаад одоо ингэж яриад байна гэдэг нэг юм үнцгийг яг гаргаж ирж байгаа байхгүй. Гэтэ энэ үнцг нь бас хүн болгоны харж байгаагаар зөвчж болно, буруучж болно. Тэгээд зүгээр яг энэ үнцгийнхэнд хамгийн гол миний харсан зүйл нь юу вэ гэх юм бол угаасаа хинж байсан гэсэн хүүхдүүдтэйгээ бүр ингэж яг цаг зав гаргаад нэг сайхан хоолой
идчихэд бүр болдог бол хамт гадуур хооллоод бүр ингээд ярилцах ёстой байна гэж би бодсон байхгүй. Тэгэхээр яг хүүхдэд ямар асуудал тулгарч ийн гэдгийг мэдэн тэрийг шийдэхийн тулд ингээд хамтдаа ядаж ингээд асуудлыг нь шийдэлтэн ч гэдэг юм уу да тий. За тэгэнгүүтээ одоо хүүхд ч үнэхээр дээрлэх хүлээдэг зөв байдлыг мэдрээд байна уу? Эсвэл магадгүй нөгөө талаас хүүхд чинь хин нэгний хүүхдийг одоо ингээд дээрлэхэд оролцоод хамсаатан болоод хин нэгнийг зовоогоод байна уу гэдэг дээр бас бид нар анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ер нь ингэж анхаарал хандуулж иж хүүхдтэй цаг зав гаргаж иж хүүхдтэйгээ ярилцж иж яг энэ нийгэмд зөв одоо хүмүүсийг бий болохоор байгаа байхгүй юу. Тэгэхгүй ингээд бид нар бүгдээр л ингээд ажиллаа завгүй гэж хүүхдтэй анхаарал хандуулахгүй явснаас болоод тэр хүүхд өөр ингээд сэтгэл зүйн юмд ороод тэрийг хийнэд гаргаж яхаас магадaltaй гэдэг нас ингэж харагдаж байгаа. Ер нь л энэ ярилцах гэдэг нь хамгийн зөв одоо шийдэл байгаа байхгүй. Тэгээд ямар ч хэлсэн би ийм хоёр зүйлийг бас ингэж ялаа бодлоо. Тэгээд хамгийн гол нь хүүхдтэйгээ ярилцаад нэг хүүхдэд яг ямар асуудал байна. Энэ нь нийгэмдэр ямар одоо сөрөг үр дагаврыг авчирч магадгүй үгүй юу гэдгийг тооцоолцоод яг мэрэгжлийн хүнд хандах ёстой үгүй юу, тэр мэрэгжлийн сэтгэл зүйч төр очих үгүй юу гэдэг одоо шийдвэрүүдээ гаргаад дараагийнхаа арга хэмжээг аваад явах ёстой болов уу гэж би хувьдаа бодлоо. Тэгээд яг миний хувьд гэх юм бол ийм хоёр зүйлийг бид нар хамгийн нэг тэрүүнд одоо үүдээ хамгийн эхлээд энэ хоёр зүйлийг эхлээд хийх ёстой байна гэдэг шийдвэрийг гаргаж ирлээ. Тэгээд та хэд маань үүн дээр юу гэж бодож ийн гэдгээс манайхаа сэтгэл хэсэгт заавал бичээрэй. Тэгээд яг эцэст нь ярих зүйл гэх юм бол энэ тэгэл яалтчгүй хүмүүжил байхгүй тий. Одоо ингээд үнэхээр хүмүүжлтэй хүүхэд айлын хүүхдийг очоод зодоод тий бүр аимшигтай бах мах авч угаасаа явахгүй. Энэ бол бүр яаж ч утсан хүмүүжил боловсрлоос илүү хүмүүжил чухал. Энэ бол бүр яаж ч утсан үнэхээр тий одоо үгүй үнэхээр хүмүүжлгүй байж ингэж боловсрал эзэмшээд нэгдүгээрт яах юм бэ? Хоёрдугаар болохоор үнэхээр хүмүүжлгүй байж боловсрал эзэмших юм бол нэр яг үндэ тийм том албан тушаалаар очисон аратан л болох магадлал нь бүр илүү их гарах баха. Тэгэхээр хэдүүлээ одоо үсэн нэг бусдын одоо хүүхэд бусдын амьдрал гэхээс илүүтэйгээр одоо өөрсдийнхөө тий өөрсдөөсөө эхлээд өөрсдөө хүүхдүүдтэйгээ ярилцаад юу нь болж ийн юу нь болохгүй байна гэдэг асуудал дээр илүү их анхаарлаа хандуулах нь зөв юм болоо гэж бодож байна. Тэгээд одоо яг тэр хэрэг хийсэн хүүхдүүдийн хувьд гэх юм бол би үнэхээр яг хуулийнхаа дагуу ямар нэгэн тийм арын хаалгагүйгээр зөв шударгаар одоо шийдэгдээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн бичлэг дээрээ та нартай энэ сэдвийн талаар ярьж өглөө өөрийнхөө бодол санаач гэсэн хуваалцлаа. Тэгээд одоо юу гэдэг ямар нэгэн хүний нэр төрд халтах гэсэн ийм зүйл бол ерөөсөө байхгүй. Гэтэ энэ талаар дуугарч хэлэхгүй бол угаасаа болохгүй. Өөрийнхөө дуу хоолойг одоо энэ бичлэгээрээ ч гэсэндээ тий ингэж хүрхий гэж бодлоо. За тэгээд энэ хүртэл үзсэн бол та хэд маань лайка дараарай. Тэгээд өөрсдөө бодол санааг хуваалцаарай. Тэгээд энэ бичлэг болохоор хэдүүлээ одоо бүгдээрээ би нэгээ хайрлая, би биндээ зөөлөн хандъя. Бид нар ганц л амьдран тэгээд хин нэгний те энэ ганцхан амьдралыг аз жаргалгүй те ийм зовлонтой амьдрал болгох биш. Илүү ингэж жаргалтай амьдрал болгохын төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе. Би нэгээ хайрлцгаая гэдэг уриалгыг хэлээд энэ удаагийн бичлэгээ дуусгая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөрхөн хүмүүс минь баяртай.